Тэснээс манай Монголын одоо мазалай ниссэн шүү дээ тий. Мазалайг хаанаас яаж нисгвэ? Яг нисгсэн тухай нөө. Тий, яг нисгсэн тухай нь ярив. Хаанаас нисгв мэдээж Японд хийсэн. Гэхдээ Японд хийхдээ хийгээд яг SpaceX-ийн божгаар өргөсөн. Яг SpaceX-ийн цойлорч 2017 оны 6 сарын 4-нд каргон дотор хийж явуулсан. Сансрын станц руу. За. Тэгээ каргон дотор хийснийг нь Японд хийсэн шүү дээ. Тэгээ Японы сансрын нисгч нь каргоноос нь гаргаад тэд нартэй нөгөө сансар руу гаргадаг робот гар байдаг. Тэрэн дотроо байрлуулад ингээд гадагш нь чиглүүлээд тэгээд яг 2017 оны 7 сарын 7-нд задгай сансар руу ингээд шидэд гаргаад ингээд ажиллаад тэгээд 7 сарынхаа 9-нд нь бид нэр анхны сигналаа хүлээж авч байсан. Шинжлэх ухааны зорилттой хэмэл дагуу шүү дээ. Одоо тэгээд нөгөө төслийн зорилго нь бол хүний нөөц бэлтгэх зорилготой ийм төсөл байсан. Тэгээд 2 жил орчим арай хүрээгүй ажиллаад 19 оны 5 сард задгай сансраас ингээд дэлхийн агаар мандалд ороод унаад ингээд дууссан. Ийм байж байгаа. Сайн байцгаана уу үзэгчтэй сонсогчдоо. Хөгжингэр радиогийн weekly шинжлэх ухааны тань мэдхийн подкаст эхлэхэд бэлэн боллоо. За энэ хүү подкастыг хөтлөгч миний бие буюу Туул та бүхэнд бэлтгэн хүргэдэг. За бид подкаст болгон дээр зочинтой мэргэжлийн хүмүүстэй ярилцдаг. Сэдв болгон өөр байдаг. За энэ удаад ч гэсэндээ бид нэр өөр нэгэн сэдвийн хүрээнд ярилцахаар зочноо студидтэй урьсан байна. За энэ удаад бид сансрын тухай ярилцсанаа. Сансар судал тэр дундаа бас сансрын технологи гэд олон сайхан сонирхолтой сэдвийн хүрээнд ярилцах болно. За өнөөдрийн зочноо та бүхэнд танилцуулъя. За Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхимийн дэд профессор, шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнгийн сансар судлалын төвийн лабораторийн эрхлэгч доктор Эрдэнэбатар ирсэн. Танд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Нэвтрүүлэгтээ орж оролцуулж байгаад баярлалаа. За тэгэхээр өчигдөр болвол 4-р сарын 12 сансарт анх хүн ниссэн тийм ээ. Ийм одоо тэмдэглүүлжтэй өдөр боллоо. За мөн Артемис хөлөг дэлхий дахныг шуугуулж чадлаа. Дэлхий дээр амжилттай буулаа гэд ингээд сансрын тухай сансар окторгуйтай маш олон үйл явдлууд өрнөлөөлтөө. Тэгэхээр та бид хоёрын эхний яриа бол бас сансрын технологийн талаар яриад тэгээд цаашаа яриагаа өрнүүлье. Сансрын технологи гэхээр бид нэр одоо хамгийн эхлээл сансрын пуужин тий сансрын хөлөг юун түрүүнд толгоор орж ирж байна. За тэр сансрын хөлгийг чинь дээш нь хөөрөхийн тулд маш олон зүйлүүд хэрэг болох байх. За тэгээд бидний өдөр тутамдаа бас ингээд хэрэглээнд бидний өдөр тутамд одоо хэрэглэж байгаа энэ техник технологид чинь маш их өрнөлөө үзүүлж байгаа зүйл бол хиймэл дагуул байгаа. Хиймэл дагуулыг бид нэр бараг ингээд харахад зарим нь ойроос юм шиг нисэж байгаа юм шиг нэг гэрэл хасаал яваад анивчаа явж идэг тэр мөн байх тий. За энэ мэтчлэн ингээд сансрын технологиос асуух зүйлүүд их байна. За мөн түүнчлэн цаашлаад одоо сансар агаар мандлаас гараад явхад ямар зүйл болдог вэ? За тэгээд сансрын нисгэгч, сансрын хөлөг, за тэн дээр хүний бие физиологт юу тохиолдох вэ? За тэгээд сансрын технологи одоо сансрын хөлөг дотор ямар одоо үйл явц болдгийг гих мэтчлээ. Ер нь асуух зүйл их байна. За ингээд сансрын технологийн талаар хамгийн эхлээд сансрын хөөргөгч пуужингийн талаар ярилцаад хэлвэл зүгээр үү? Болно тий. За сансрын одоо пуужин гэдэг бид нар бол одоо яг энэ сансрын салбарын нэр томьёо бас яг монгол хэл дээр шинээр одоо нутагсж байгаа. Тэгээ бид нар сүүлийн үед ер нь хүрээллийнхэн бол юу гэж ярьж байгаа нэхээр цойлуур гэдэг үгийг ашиглаж байгаа. За. Яг хоо пуужин гэдэг бол яг тогтсон үг хэллэг боловч одоо бас нэг яг гарал угсааны хувьд бол бид нар бас яг пуужин гэдэг хятад гарал угсаатай үгийг ашиглая гэхээр тэр бол яг тийм олон улсын тогтсон нэршил биш яг ингээд Монголд л одоо яг шууд авч ашиглаад байгаа. Тэгээ тэрийг илүү одоо өөрсдийнхөө үгээр хэрэглэе гэдэг тэр цойлуур гэж нэрлэж байгаа. Тэгээ цойлуур гэдэг үг бол одоо дэлхийгээс цойлж гарч байгаа л гэсэн санаа шүү дээ. Тэгээд одоо биднэрт бол ингээд дэлхийгээд энэ бөмбөрцөг одоо хатуу бидний амьдарч байгаа дэлхий байна. Энэ нь өөрөө за ер нь дандаа физиктэй холбоотой юм бас хэлэх бах. Тэгээд байнгын одоо мастер биеийг өөрлөгөө татж байгаа шүү дээ тий. За энэ татах хүчийг ялж гарах шаардлагатай. Тэгээд энийг зүгээр төсөөлөд ярих юм бол юм дэлхийн бөмбөрцөг дээр бид нар ямар нэг юм ингээд нэг шийдэхэд чулуу ингээд
Жоох явж байгаа ингээл доошоо ундаг тийм үү. За өшөө хурдан шидэх юм бол арай хол ундаг. За тэгээд тэрний хурдыг нэмээд л ингээд шидэж байгаа чулууныхаа хурдыг нэмээд л гэж бодъё. За жоохон дээшээ шидсэн ч хамаагүй тэр жоохон байж байгаад унаа штэ тийм. Ингээл жоохон байж байгаад буцаал ундаг. Тэр хурдаа нэмээд л гэсэн үг. Тэгэхээр тодорхой нэг хурданд очихоор тэр бол ингээд яг тэр чигээрээ бүтэн дэлхийг тойроод ингээд яваад байна гэсэн үг байхгүй юу? Унахгүй явж чаддаг тийм хурд байна гэж ойлгож болно гэсэн үг. Төсөөлөд үзэх юм бол хурдын нэмэл шидээд л хахад нөгөөд чинь яваад одоо нэмэгдэж ингээд нэгсэндээ буцаж унах гэсаар байтал толгойн чаараас буцаад ирнэ гэсэн үг байхгүй дэлхийг бүтэн тойроод яг тийм хурд гэж байдаг. За тэрийг болохоор ингээд сансрын хурд гэж нэрлэж байгаа. За тэгээ яг ингээд дэлхийн татах хүчнээс хүчийг ялаад ингээд тасралтгүй дэлхийг дээр унахгүйгээр тойрж иргэж чадах. Хурд нь ямар нэгэн байдлаар саарахгүй бол дэлхий дээр буцаж унахгүй эргэх тэр хурд бол нэг ойролцоогоор 8 км/с-ийн хурд гэж байгаа. 8 км/с. 8 км/с гэдэг чинь ерөөсөө 1 гэд тоолоход 8 км зам явна гэсэн үг байна шүү дээ, тий. Одоо юу гэдэг одоо энэ дөвөөс одоо 5 шар ортолч гэдэг юм уу бүүн тэгэл 1 гээл тоолоход сав гээл очих тийм хурдтай болох хэрэгтэй болж байгаа. Тэгээд хиймэл дагуулын масс за нэг одоо геоорбит гэж ярьдаг одоо харилцаа холбооны хиймэл дагуулын масс бол 2 тонн, 3 тонн, 4 тонн гэж яригдах байхгүй юу? 2-3 мянган килограмм тий. Тийм массыг тийм өндөр хурданд хүргэхийн тулд асар их хэмжээний одоо түлш асар том цойлуур хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ер нь бол зүгээр хүн дотор нь суугаад нисдэг сансрын хөлөгч гэсэндээ сансрын станц ч гэсэндээ тэр чинь хэдэн тонноор яригдах тийм том одоо төхөөрөмжийг тэр өндөр хурданд хүргэж байгаа. Тэгээд тэр өндөрт гаргах одоо энэ шинжилгээ ухааны технологийн гайхамшиг гэдэг бол ер нь асар том гайхамшиг тийм байж байгаа. Тэгээд энд бол асар их энерги түлш шаардлагатай. За тэгээд бидний хурд олгож байгаа зарчим бол өөрөө ингээд хоошоогоо асар их хурдтай массыг шидээд тэгээд тэр хурдаараа өөрийгөө хурдсгаж байгаа тийм зарчмаар ажилладаг. Тэгээд бид нар мэддэг нэг шүршүүрний усыг ингээд хүчтэй гоожуулах юм бол ингээд эргэлдээ савлаад ингээд шүү дээ. Ерөөсөө яг тэр зарчим баггүй юу. Тэгэхээр тийм одоо их массыг тийм өндөрт гаргахын тулд бол бүр асар их хурдтайгаар шатааж гаргадаг тийм өндөр технологи одоо байж байгаа. Тэгэл тэр хойно нэг оч үсрээл гараал идэж таашаа. Тэгээ тэрэлт нь гараад байгаа. Тэр бол асар хурдтайгаар өндөр даралттайгаар шатаж гарч байгаа хий болон молекулууд ингээд одоо буцаад дээш нь тэрээд хөдлөж байгаа. Тийм л зарчмаар ажиллаж байгаа. Тэгэхээр бол тэр бол зүгээр харахад л нэг юм дээшээ хөөрөөд байгаа боловч асар өндөр технологи тэнд ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд тэрний орой дээр чинь одоо нөгөө яг капсул хэсэг дээр хамгийн одоо ингээд цойлуур бол юм өндөр одоо нэг 10 гэсэн нэгжийн урттай байлаа гэхэд тэрний бараг 0.5 нэгжт нь л одоо гол ачаа, ашигтай ачаа буюу одоо сансрын хөлөг маань байна гэсэн үг. Тэр нь хүн суудаг байж болно, эсвэл зүгээр хиймэл дагуул байж болно. Тэгээд ихэнх хэсэг нь бол түлш болон бусад хөөрөх хэсэгтэй л зарцуулагдаж байгаа гэсэн үг. Тийм байна. Сая нөгөө Артемис хөлгийг хараад байхад ерөөсөө л жижигхэн тий. Жижигхэн хөөрхөн юм бэлээ шүү дээ. Одоо юу гэж хэлдгийм дээ нэг мэрэгжлийн хэлээр нь. Тэгээ капсул. Тэгээ буцаж ирж байгаа, бууж ирж байгаа капсул гэж хэлж байгаа. Тэгээ энэ чинь тэр одоо яг анх хурж байгаа цойлуурын бүтцийг харах юм бол бүр тэр орой дээр нь байгаа л жижиг хэсэг шүү дээ ерөөсөө. Тэгээд тийм том цойлуур бол тэр чигээрээ зөвхөн тэр нэг жижиг хэсгийг тэнд хүргэж авчираад буцаж буулгахтал зориулж байгаа энерги түлш бүх юмдэнд багтна гэсэн үг. Тэгээд ихэнх нь бол түлшиндээ зарцуулагдана. Тэгэхээр нөгөө агаар мандлаас салаад одоо ингээд цаашаа яг сансарт хөөрөөд явхлаар түлшээ өөртөө одоо шатаагаал яваад байна гэсэн үг үү? Ер нь бол тийм гэсэн үг. Одоо зарчим нь бол яаж юм гэхээр за яг энэ дээр бас л физикийн л асуудал байгаа юм л да. Ер нь тодорхой тэр нэг 8 км/с за яг ингээд дэлхийн тойрог замаас гараад цаашаа 11 км/с ч гэдэг юм уу ингээд хурднууд авч явж байгаа. За энэ хурдууд хүрэх үед одоо гол шаталт явагдана гэсэн үг. Хурдсах үед. Жишээгээр ярих юм бол хүмүүс ингээд машинтай явж байгаа зам дээр хаазалдаг шүү дээ, тий. Хүн ер нь бол хаазалж байгаа, хурдсаж байгаа юм уу эсвэл тоормж шигээд удааширж байгааг биеэрээ мэдэрдэг байхгүй юу? Тэрнээс биш яг ингээд нэг тогтмол хурдтай явж байгаа үед хүн мэдрэхгүй. Тэгэхээр хүн бол юуг мэдрээд байна гэхээр хурдтгалыг мэдэрдэг. Хурдтгал гэж одоо ярьдэн шүү дээ. Физик дээр ярьдаг. Тэр хурдтгалыг л хүний бие мэдэрдэг байхгүй юу? Яагаад гэвэл нөгөө Ньютоны 2 дугаар хууль
энэ технологи болгон чинь инженерчил болгон чинь зайлшгүй физиктэй холбоотой учраас ярихаас зур арга байхгүй. Тэгээ бид нар яг зөвхөн наан харагдаж байгаа нүдэнд харагдаж байгаа хэсгийг үзээд хараад байгаа учраас нөгөө яг л тэр нэг гоё хэсгийг л хараад байгаа. Цаанаа бол шинжлэх ухаан тэр чигээр физик математик дээр л тулгуурлаж байгаа байхгүй юу? Одоо энэ нэг яриаддаг хүмүүсийн дээшээ сансарт нисэх үед хурдтгал мэдэрдэг хэдэн G хурдтгал гэж ярьдаг шүү дээ тийм үү? Тэр чинь ерөөсөө цаанаа Ньютоны 2 дугаар хуультай л холбоотой. Тодорхой мастай бие тодорхой хурдтгалтай хөдлөх юм бол тэр бие ямар нэгэн хүч үйлчилж байна л гэсэн үг байна. Тэгэхээр бол тэр тухайн биед үйлчилж байгаа хүчийг эсрэгээр нь буцаагаад тэр биед одоо хідэн ямар хурдтгал үүсэхгүй хэмжээний хүч үүсэж ийн вэ гэдгээр нь буцаагаад үнэлж болж байна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо сансарт нисэх үед ойролцоогоор чинь 2 3 4G хурдтгал мэдэрч байна гэдэг чинь ингээд яг л бие дээр нь дарж байгаа хүчээр дарж байгаа мэт тийм мэдрэмжийг авна гэсэн үг. Тэгээд нөгөө машинтай хурдсаж ах чинь бол хоошоо ингэж байгаа чинь яг намайг хоош нь түлхэж байгаа гэж байхгүй юу. Тэгж төсөөлж үзэж болно. Тэгээд одоо реакц өгч уршаага уг нь түлхэж байгаа. Гэхдээ буцаад ялгаагүй намайг хоошоо түлхэж байгаа тэр мэдрэмжийг л хүн авж байгаа гэсэн үг. Тэгээд яг энэ болгоомжлол ерөөсөө тэр дээшээ нөгөө нэг татах хүчнээс гарч байгаа үед л болно гэсэн үг тий. Тэгээд яг агаар мандлаас дээшээ гараад одоо энэ ч бас нэг өндөр байна шүү дээ. Яг сансар нь хизээ эхлээд байгаа юм бэ гэдэг. Харин тий. Яг одоо олон улсын хууль дүрм энтер гэдэг юм ярих юм бол эннээс дэшээ яг сансар гэж хэлнэ гэсэн тийм хатуу тодорхойлолт бол байхгүй. Гэхдээ бол ингээд одоо хуулийнхан юу гэж хэлдэг яг ерөнхийдөө нэг тийм заншсан юм байна гэж үзэж болно. Тэр нь бол нэг 100 км гэж байгаа. За. Тий. Одоо энэ нэг 100 км-ийн шугамаас дээшээгээр нь ерөнхийдөө сансар гэж үзчихье. Тэрнээс доошоо бол агаар мандал гэж явъя гэдэг нэг тийм зүгээр заншсан ойлголт байна гэж ойлгож байна. Яг үнэндээ бол сансар гэдэг нь бол яг туйлын ойлголт нь бол тэнд ингээд агаар мандал байхгүй байх хэвээр оргүй хоосон байх хэвээр гэж үзэн шүү дээ. Гэтэл чин дэлхийн гадарга дээр байгаа энэ агаар мандлын хийн молекулууд чинь бол 400-500 км тодорхой хэмжээнд байж л байдаг ингээд дээшээгээ. Тэгэхээр тэр нөгөө хиймэл дагуулуудын хурдыг удаашруулад байгаа тэр нөлөөлөл чинь бол энэ агаар мандлын молекулууд ингээд оноод хурдын сааруулад явандаа доошоо унгаадаг тийм үзэгдэл болдог. Тэгээ тэр өндөр нь бол бас яадаг гэхээр зөвхөн агаар мандлаар нь тодорхойлчих гэхээр бас болж өгдөггүй. Яагаад тэгэхээр нөгөө нарны идэвхжил гэж ойлголт байдаг. Нар ч одоо ингээд нэг соронзон шуурга цацлаа наран дээр нэг ингээд нэг дэлбэрэлт боллоо моллоо гэж ярьдэн шүү дээ. Тэр чинь бол асар их цэнэгтэй бөөмс буюу одоо ингээд бидний мэдээр бол цацраг идэвхтэй туяа гэж байгаа юм шиг тийм ойлголттой тийм одоо бөөм одоо ус борооны тусал цацж байгаа юм шиг дэлхий рүү цацчдаг байхгүй. Тэгээ тэр нь ингээд ер нь тасралтгүй цацчил байдаг. Тэгээ тэр нь ингээд дэлхий рүү ирэхэд бол дэлхий тэрийг ингээд нэг дэлхийн соронзон орн гэдэг бааш одоо бидний нэг луужин мэддэг тэр соронзон орн чинь яадаг вэ гэхээр тэр цэнэгтэй бөөмүүдийг яг нэг зоонтог бариад хамгаалж байгаа юм шиг дэлхийг хамгаалж идэг байхгүй. Тэгэхээр сансрын орчинд бол тэр нь ингээд байнга байж идэг. Тэгээд тэр нь ихсэж багасах үед нэг агаар мандлын өндөр чинь бас дээшээ доошоо болж идэг учраас тэрнээс хамаарат нөгөө хэмэл дагуулын буцаж дэлхий дээр унах хурд хизээ унах уу яах вэ гэхөө энэ төргээ тооцоолууд нь бүгдээрээ өөр болоод явдаг гэсэн үг. Тиймэрхүү юмнууд байгаа. За одоо нөгөө сансрын хөөргөгч Пуужингийн тэр дээдлийн хэсэгт нь яг нөгөө хөөрөх хөлөг маань байгаа гэж ярьж байна шүү дээ. Хоёулаа хөлгөө яриадах. Хөлөг маань яг юугаар ямар бүтцтэй байдгийг юугаар хийсэн байдгийг. Тэр чинь бууж ирэхдээ маш халуун юугаар бууж ирдэм байлээ шүү дээ. Ер нь хайлал унчаар юм байлээ шүү дээ. Тэрийг хэсвэрлэх. За дээрэс нь энэ сансрын орчинд ингээд удаан нисээд явах. За тэгээд дээрэс нь өчнөө ачаа байгаа тэнд чинь сансрын одоо тий нисгэгчдийн хэрэглэх гэл зөндөө зүйл байгаа. Тэгээ өөрийнх нь жин гэж бас байгаа бах тий. За энэ бүх тооцооллыг хийсэн ямархуу хөлөг байдгийг та энийг жоохон задлаад яриад өгөөч. За тэр бол одоо ингээд янз бүр л одоо манай Гүрэрчбаатарын сансарт нисээд бууж ирсэн яг тэр капсул нь яг оригинал капсул нь өөрөө яг музейд нь байдаг шүү дээ. Одоо хүмүүс бас хэрвээ мэдэхгүй бол очиж үзээд яг капсул ямар байдгийг бэ гэдгийг харж болно. Тэр дотор бол сансрын нисгч яг ингээд бүтэн ороод суугаад ерөөсөө яг ингээл зай байхгүй яг юм битүү байхгүй. Хоёр хүн сууж нисч ирсэн бууж ирсэн гэдгийг одоо харахад бол баг этгмээргүй тийм жижиг хүн. Тэгээд ингээ хоорондоо залгагдаад нэг газараасаа нөгөөд рүүгээ дамжиж ордог
тийм сансрын станцыг нь бол бид нар тэгж нэрлээд байгаа. Докинг хийх гэж буюу ингээд нэг залгагдах. Я манай гүрээр ч одож бас нэг тийм гайхамшигтай бас нэг даалгаврыг бол гүйцэтгэхэд ирсэн шүү дээ. Тэр сансрын үлгэн зүгээр шууд гараад дээр очиж тойрчод хурж ирээгүй. Өөр тэнд ажиллаж байгаа сансрын станц дээр очиж залгагдаад дотор нь орж даалгавар гүйцэтгэжээд буцаад капсулаа суугаад буугаад ирсэн байх жишээ нь явах нь шүү дээ. Тэгэхээр тэр капсул бол дэлхий рүү унахад гадна талд нь тусгай одоо өндөр температурт хайлдаггүй тийм дулааны тусгаарлагч материал байгаа. Дулаан төсвөртэй материал. За тэгээ энэ нь болохоор хоёр төрлийн ойлголттой. Нэг нь бол яг энэ агаар мандалт буюу одоо хийн орчин дотор одоо яг унжаах үед энэ хэлбэр дүрсний ойлголт байна тий. Яг аль хэсгээр доошогоо харж яг унах юм бэ. Тэгээд тэрэн дээр нь яг дулаан тархалт нь ямар байх юм бэ гэдэг. Энэ бол асар нарийн тооцоо судалгаа. Энд бол одоо материалын физикийн бас дэвшил явж байгаа гэсэн үг. Материалын физик гэдэг чинь одоо 3-4 мянган градус Цельс хүрээд ингээ халж хахад хайлахгүй байх, тэсвэртэй байх материалыг бол гаргаж авсан ба штэ. Гэтэл чин одоо юу гэдгийг ган бол нэг 1500 600 700 гэл ингээл хайлна гэдэг чинь шингэн болчихно гэсэн үг штэ. Тэгээ зүгээр ингээл ууршаад алга болчихор юм байгаа байхгүй юу. Гэтэл тэрийг ингэж тэсэж гараад нэвтэрч орж ирээд тэрний дараа тэрийг буцааж удаашруулад шүхрүүд ингээд шат дараатай шүхэр гаргаад ингээд буулгаж байгаа технологи бол энэ бол одоо яг туршигдсан технологи. Гэхдээ энийг ингээд дахин ашиглаад ингээд явж байна. Улан боловсронгуй болгож байна. Гэхдээ ингээд нөгөө сансрын технологи чинь ингээд удаан хэрэгждэг төсөл явж байгаад нэг үр дүнгээ хардаг. Хэрэгжиж байгаад нэг үр дүнгээ хардаг. Туршлага оримтлуулах тэр нас одоо цаг хугацаа бол одоо тоо давтамж цөөхөн гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэхээр 60 70-аад оны үед одоо ажиллаж исэн тэр инженерүүд одоо байхгүй шүү дээ. Одоо 70 80-аад оны үеийн тэр туршлагатай инженерүүд одоо байхгүй. Гэхдээ өнөөдрийн инженерүүд өнөөдөр тэнд ажиллаж байгаа ч гэсэн ихэнхийнх нь хувьд тэр төслүүд анхны ч юм уу, хоёр дахь ч юм уу, гурав дахь дөнгөж тийм л төслөөд. Тэрнээс ч тийм ингээд 40 жил ажилласан туршлагатай гэдэг юмнууд хүмүүс бол одоо сансрын технологид бас их ховор байгаад байдаг. Тэгэхээр хүний нөөц талаасаа тэр дахиад нөгөө тооцоолол технологи талаасаа бол тэр нь дахиад шинэл юм, шин сорилтол болж байгаа гэсэн үг. Тэгэд одоо саяны нийслэгийн үед үл яг тэр дулааны шилд гэж яриад байгаа. Тэр дулааны хамгаалтан дээр баг зэргийн асуудал байна. За бас ингээд дулаан шилжилт нь яг тархалт нь яг жигд биш байна гэсэн тийм тооцооллын одоо алдаанууд гэж хэлэхэд цаашаа зүгээр тийм доголдлууд илэрлээ гэдэг нь бол өөрсдөө хүлээн зөвшөөрсөн асгийнхан бол тэгэхээр эн чинь тэгээд зүгээр ингээд сайхан болцдог юм биш. Тэр үед болж исэн одоо яг дахиад яг баттай болчихно гэсэн үг биш. Саяны энэ олон хүчин зүйл нөлөөлөөд дахиад эн чинь сорилтууд байгаа байхгүй шин сорилтууд. Гэт тэр нь өөрөө ингээд дахиад дараагийн даалгавар нь дахиад хойшлох жишээ нь тий. Одоо жишээ нь юу гэдэг Артемис гэдэг сая хоёр нь ингээд ямар ч сан буугаад ирлээ бид нар хүмүүсээ амжилттай буулгаад ирлээ гэдэг маш том амжилт. Гэтэл технологийн хувьд бид нарт бас сайжруулах зүйл бол олон байна гэдэг ингээд дараагийн 3 дугаар мишн яг саран дээр газардах мишнийг хойшлуулчлаа шүү дээ одоо. Тэгэхээр тий одоо тэр нөгөө 3 дугаар мишнээ бол зөвхөн дэлхийн орчинд гүйцэтгэх мишн за мишн гэж яриад энэ даалгавар тий болгож өөрчлөөд ингээд илүү одоо найдвартай байдлыг л сайжруулах гал ингээд одоо оролдож байна гэсэн үг. Тэгээд яг төслүүд ойрхон наан цаг хугацаатаагаар ингээд шахуу хэрэгжээд явах юм бол тэр чинээгээр бас хөгжил гарна л да. Тэгээд яг ингээд технологи явж байгаа юм шиг боловч цааталтаа дахиад нэг төсөл гэж явдаг байхгүй юу? Ер нь бол санхүүжилт нь чухал, менежмент нь чухал, хүний нөөц нь чухал гэл тэрнээсээ хамаарч нөгөө амжилтанд тодорхойлогддог. Зөвхөн шинжлэх ухааны технологийн тухай асуудал ганцхан яригадаад байгаа биш. Бас тий. Тэгээд түрүүний тэр тооцоолол тэр хүн нисдэг одоо капсулуудын тооцоолол, хүн нисдэг капсулуудын одоо safety гэж ярьдаг. Тэгээд аюулгүй байдал нь бол бүр маш өндөр түвшинд хангагдсан байх хэрэгтэй гэдэг нь нөгөө жирийн сансрын хөлөг буюу жирийн одоо хиймэл дагуул сансрын хөлөг одоо бүгдийн сансрын хөлөг spacecraft гэдээ нэрлэж байгаа англиар бол. Тэгээ бид нэр сансрын хөлөг гэж ярихад бол болчихж байгаа. Хиймэл дагуул гэдэг шууд ингээд хоёр монгол хэлээр бол хоёр угаад ярьж болж байна. Тэгээд тим хоёр ялгаатай тооцоололтой байгаа. Тэгээд дулааны хувьд бол тийм дулааны тооцоолол ер нь хамгийн хэцүү. Буцаж хөөхөөс илүү буцаад буухтаа өшөө илүү өндөр хурдтгал мэдэрч байгаа учраас өшөө хөөрж байгаа үеэсээ илүү одоо даралт хүчийг өөртөө мэдэрдэг гэсэн үг бас. Сая бид нар харлаа шүү дээ тий. Бүр өстө нүдэрээ харлаа да одоо. Артемис хөлөг яг буула
өчигдөр уржигдөр байлуу одоо Монголын цагаар бол өглөө 8 цаг жоохон өнгөрж яхад л буусан. Яг бууж явах явцыг бол би харсан. Үнэхээр хурдтай агаар мандал руу орж ирээд нэг 10 минут хүрээгүй юу доошо унаал тэгэл ингээл ерөөсөө нэг галтай бөмбөлөг л унаад ах шиг харагдчихлээ шүү дээ. Ерөөсөө л гал мэл гаргаал. Тэгэл эхлээд нэг 3 шүхүр задлал дараа нь 2 шүхүр задраал тэгэл аажмаар далай дээр унжээлээ. Маш аюултай харагдчихлаа. Зүгээр энгийн хүмүүний нүдээр харахад л. Тэр чи одоо тэгэл юу гэдээ одоо онгоцны осол болоод онгоц унлаа гэхэд бол ер нь хүн амьд гарах магадлал маш бага байдэн шүү дээ. Гэтэл чин тэр сансраас тийм өндөр хурдтай унж ирж байгаа биеийг тэгээд аюулгүйгээр газардуулна гэдэг бол одоо бас л асар том одоо сорил гайхамшиг л да одоо гайхамшигтай гэж хэлэх зүгээр арга байхгүй. За Артемис бол далаа дээр унжин тий манай Гүр Оргичааватар бол одоо чинь газар дээр унжин шүү дээ. Газар дээр унах энэ төр бол бас бүр илүү хэцүү тий. Гэхдээ яг газар дээр ундаг дээр бол яг ингээд доошоо дөхөж ирээд тодорхой өндөрт ингээд буцаж өөрийгөө теслээд тэрл дээш нөгөө зөөлж ундаг тийм байгаа. Гэтэл тэр бол яг газар унжаах үед бол юм өргөж байгаа юм шиг л машины өсөлт орж байгаа юм шиг л тийм юм болж байгаа шүү дээ. Ер нь бол маш их дөргөлтийг маш их дөргөлт авна тий. Тэргээд тэр чинь нөгөө бие махбод нь бас өөрчлөлт орсон байгаа. Тэгэл. Тий. За хоёлаа нэгэнт энэ нөгөө сансрын технологийн талаар ярьж байгаа. Одоо яг нэг юм хөлгийн талаар ярьсан юм чинь хөлөг доторх бас бүтцийг ярьчих. Гадна тал нь бол ийм байдаг юм байж. За хөлөг дээшээгээ ингээд сансар руу гараа явчлаа. Өөрчлөлт мэдээж орхолох. Тэгэл дотроо бидний энгийн хүний нүдээр бол жингүүдэл эхэлдэг шүү дээ, тий. За тэгвэл хөлөг тэр сансарт олон оногоор ингээд нисэж явах хугацаанд тэр одоо сансрын тэр энэ нэг тэр ч одоо агаар мандал гэхгүй одоо юу гэх юм бэ? Жингүүдсэн тэр нэг орчинд ингээд нисээд явах тэр хугацаанд хөлөг доторх одоо бүтцүүд нь ямар байх юм? Дотор нь байршлуудыг яаж хийж өгсөн байдгийг бас л бөөн технологи, бөөн тооцоолол байгаа бах та. Тийм яг хуу сансрын хөлөг ер нь яах гэж тэнд байгаад байгаа юм бэ гэдэг чинь бол зөвхөн аяллаа зориултаа биш л дээ. Ер нь бол гол зорилго нь өөрөө шинжилгээ ухааны судалгаа туршилт хийх зорилготой. Тэгээд сансрын хөлгийн дотор бол ерөөсөө тэр чигээрээ судалгааны тоног төхөөрөмжүүд нэг ашиглахад зориулсан одоо рак тийм байрлуулах тийм шүүгээ шиг тийм төхөөрөмжүүдээр ингээ битүү тэгж тогтчулсан байт юм билээ. За би өөрөө нисч үзээгүй. Гэхдээ нөгөө энэ тэнд яг тэр тогтчулсан яг тийм хөлгийн доторх байдлыг харуулсан газруудыг харж байхад бол тийм байт юм билээ. Тэгээд ер нь бол нууцлалтай бас тодорхой төвшөнд бол нууцлалтай. Гэхдээ олон улсын сансрын станцын доторхыг симуляц хийсэн газруудыг бол харахад л ингээл доторхыг харахад бол ерөөсөө дандаа туршилтын тоног төхөөрөмжүүд байна. Яг за бие засах дасгал хөдөлгөөн хийх. За тэгээ унтаж амрах хэсэг гэдэг ингээд нэг тодорхой тоног тийм баг зэргийн ялгаатай хэсгүүд байж байгаа. Тэгээд тэнд бол за ер нь бол сорох хүч ашиглаж одоо бие засна. За тэр нь бол одоо татах хүч байхгүй болчих чинь бид нар чинь татах хүчийг бас тэр тутамдаа татах хүчний нөлөөнд амьдарч байгаа учраас бол ингээд анзаарахгүй хөвчлөөдөө шүү дээ. Одоо жишээ нь яг бие засах гэдэг юм уу татах хүчний нөлөөгөөр бие засдаг тийм. Тэнд чинь тэр нь байхгүй гэхээр чи асуудалтай байхгүй. Тэгээд тэрийг ингээд сорох хүчээр орлуулдаг ч юм уу тийм. Тэгээд сорж бие засдаг гэсэн үг. Тэгэл буцаагаад нөгөө нэг за шингэнээр бие заслаа гэхэд тэрийг нь дахин боловсруулж тэндээс бас ус гаргаж аавна. Гэт ингээд маш өндөр технологиуд тэнд ажиллаж байгаа. За тэгээд мэдээж хэрэг бүр сүүлийн хог хаягдлуудыг бол буцаагаад дэлхий рүүгээ явуулна. Тэр нь болохоор дэлхийгээс очиж байгаа. Одоо олон улсын сансрын станц гэдэг бидний одоо байнгын хүн амьдарч байгаа одоо дэлхийгээс гадна хүмүүс амьдраад байгаа нэг тийм байгууламж байгаа шүү дээ. Зөвхөн одоо энэ Артемис центр гэдгээс гадна тэр бол бүр яг илүү одоо гайхамшигтай тэнд ингээд 400 км-ийн өндөрт ингээд хүмүүс байнгын олон орны хүмүүс очиод ингээд амьдраад сансрын зэгчд байж идэг. Тэгээд тэд нар бол яг энийг бол илүү их удаан мэдэрч ингээд за ингээд жилээс илүү амьдарсан хүмүүс ч нэлээд олон байж гэн тий. Тэгээд яг хоо ер нь бол тэдний ингээд хамгийн гол асуудал юу вэ гэхээр татах хүч алга болчоор энэ нөгөө булчин шүрмс бүх энэ цус зүрх судасны систем эдгээр чинь бүгдээр ингээд доошоогоо татагдаж байгаа орчинд дасан цогцсон юм чинь тэнд очихоор татах юмгүй болчоор ингээд одоо юу гэдэг шууд ингээд хавгнж байгаа юм шиг ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдалд ордог гэж байгаа байхгүй юу. Ер нь бол ингээд шал өөр бие махбодын төлөвт орчдог. Зөвхөн одоо зүрх судасны систем тийм байлаа гэхэд дахиад булчин шүрмс ясны систем ч өөрөө байнгын татах хүчний эсрэг ингээд ажиллаж идэг юм чинь тэнд очиод ямар ч ачаал авах болчихно.
Тэр нь ачаалгүй болчин бол шууд ингээл ер нь хүний бие организм чинь онцлог учраас ингээд өөрийгөө одоо хатангаршуулаад агшаагаад ингээл ажиллагаагаас гараад эхлэх аюултай учраас сансрын нисгчд бол байнга булчингаа ажиллуулж явах хэрэгтэй. Учраас ингээд химэл ачаал өөртөө өгөөд ингээд дасгал сургалт байнга хийж идэг. Тэг өдөр тутамдаа бол судалгаагаа энэ дасгал сургалтаа энэ за тэгээд нөөцлсөн бүтээгдэхүүн хоол хүнсээ хэрэглэнэ. Тэр нь бол ингээд одоо илчлэг өндөртэй тэгээд тодорхой яг ингээд өглөө өдөр орой гэдэг тийм дэглэмтэй юм шиг тийм хоолнууд байж байгаа. Тэгэл манайхан ч бас нөгөө янз бүрийн за цацаргантай холбоотой борцтой холбоотой хоол хүнсний туршилтууд тэрийг одоо яг гөрөгч театрын сансрын нислэгийн үеэр бол бас туршиж ирсэн яг олон улсад яг сансрын нисгч хүн өндөр ижилхтэй биологийн өндөр идэвхтэй тийм хүнсний бүтээгдэхүүнийг одоо Монголын одоо онцлог тулгуурласан тийм бүтээгдэхүүнийг бас хэрэгжилж үзэж болох юм байна гэсэн санаа. Одоо ч гэсэн бас залуучууд тиймэрхүү судалгаа шинжилгээнүүд хийгээд явж л байгаа. Тийм. Дотор бол нэг тиймэрхүү юмнууд болоод тах шиг байна тийм. Сансрын станц гэж ярьж байна те. За тэр сансрын станц дээр тодорхой хэмжээний хүмүүс байнгын байршаад амьдарч гин гэж. Тэн дээр байгаа одоо тодорхой хэмжээний хүмүүс маань өдөр болгон өдөржингүү амьсгалж байгаа. Гэтэл тэр дунд одоо хүчил төрөгч, нүүрс төрөгч ингээ ялгараал ингээл байх хэрэгтэй байдаг. Энэ талаар яаж шийдсэн байна? Хүн хүчил төрөгчөөр амьсгалаад нүүрс төрөгчөө буцаага гаргана. Гэтэл энд нөгөө агаар мандал дээр тэр ингээ яаж одоо зохицолтоод ингээ яваад байна уу? Яадаг юм болоо? Тэр бол ерөөсөө цэвэр air conditioner гэдэг чинь яг жинхнээсээ тэнд ажиллаж байгаа гэсэн үг. Air conditioner гэдээ бид нар ярьдэн шүү дээ. Одоо яг агаарын нөхцөлжүүлэлт гэсэн утгатай үг шүү дээ. Яг тэрэн шиг систем тэнд ажилладаг гэсэн үг. Агаар доторх нүүрс төрөгчийн найрлагын хэмжээ, агаар доторх гэн тэр одоо бүхээг доторх нүүрс төрөгчийн найрлагын хэмжээ, хүчил төрөгчийн найрлагын хэмжээ байнгын хяналттай контрол систем ажилладаг гэсэн үг. Хүчил төрөгчийн агуулмж буураад ирэх юм бол хүчил төрөгчөө нэмэр нүүрс төрөгчийн хэмжээ гараад ихсээд ирэх юм бол нүүрс төрөгчөө багасгах концентрацийг нь байнга тохируулж яадаг тийм кондишнинг систем ажиллаж яадаг гэсэн үг. Тэгээд тэр нь бол одоо тусдаа тийм систем бас яг адилхан ажиллаж байгаа гэсэн үг. Усны системтэй адилхан. Тэр угаа орно. Гэхдээ нэгэн технологи ярьж байгаа болохоор би сансрын хөлгөө ингээд тавч яруулчихэд араас нь одоо би хиймэл дагуул асуумаар байна. Сансрын хөлгөөс ондоо зүйл. Хиймэл дагуулын талаар та бас тодорхой ойлголтуудыг өгөөч. Хиймэл дагуул гэж яг ямар зүйлийг хэлээд байна? Тэгээд энэ сансрын одоо агаар мандлаас дээшгээ хөөрөөд гарчиж гин үү? Эсвэл агаар мандал дотроо л нисээ яваад юм судлаад ингээ яваад байна уу? За хиймэл дагуул бол одоо сансрын технологийн хүний яг ингээд саяны сансрын хөлөг сансрын нисгчдээс илүү яг нөгөө бидний үр шимийг хүртэж байгаа бидний өдөр тутамд хэрэгжилж байгаа гол технологи бол хиймэл дагуулын технологи байгаа. За тэгээд одоо хамгийн ойрын жишээ гэх юм бол GPS байна. Тэгээ GPS бол өөрөө яг дэлхийг тойроод эргэж байгаа хиймэл дагуулуудын 30 орчим хиймэл дагуул байгаа. За тэрний одоо байнгын ингээд ашиглалтанд ингээд ажиллагаанд доор л одоо ингээд бид нар чинь утсан дээрээ байршил тогтоочн тэр хараад газрын зураг хараад за одоо замд хүчрэлтэй байна уу юу гэдэг ингээд одоо өдөр болгон л хяндаг болчлоо шүү дээ. Энэ бүхэн зүгээр яг тэр сансрын технологи байхгүй бол шууд алга болно гэсэн үг. За хиймэл дагуул бол өөрөө зөвхөн нэг ганцхан төхөр хиймэл дагуул гэдэг нэг ерөнхий юм байхгүй. Үүрэг зориултаас хамаарат ялгаатай болоод туваагдчихсан. За одоо саяны GPS гэдэг байгаа хиймэл дагуулыг бол байршил тогтоох хиймэл дагуул гэж байгаа. Энэ бол яг GPS-ийн хиймэл дагуул гэдэг бол Америкийн одоо эзэмшлийн хиймэл дагуулууд. Дахиад дээр нь одоо GLONASS ч гэдэг юм уу, Beidou ч гэдэг юм уу, одоо ингээд өөр улсуудын хиймэл дагуулын бас юм байршил тогтоох системүүд байна. Гэхдээ түгээмэл биш. Нөгөө олон нийтэд хэрэглээнд үл ингэж нэвтрээгүй. Зөвхөн одоо аюулгүй байдлын үүднээс л өөртөө ашигладаг ийм зориултаагаар ингээд байж байдаг. Хоёрдугаарт нь бол энэ зураг авдаг хиймэл дагуулууд гэж байна. Цагуурт ашиглана, онцгой байдалд ашиглана. Яг одоо ингээд зураглал газар тариалан өдөө аж ахуй онцгой байдалд ашигладаг ийм зориултын хиймэл дагуулууд байна. Энийг нь болохоор зайнаас тандан судлалын хиймэл дагуулууд гэж нэрлэдэг байгаа. Дахиад нэг хэсэг нь болохоор харилцаа холбооны хиймэл дагуул гэж байна. Харилцаа холбооны хиймэл дагуул бол дотроо дахиад одоо бродкастинг буюу одоо яг энэ телевизийн мэдээлэл дамжуулдаг. Одоо бидний мэддэг өдөртөнд хэрэгэлдэг бол Монгол сат, DD-ш гэл ингээл хөдөө орон нутаггүй бид нар зурагтаа үзэж байж байгаа чинь өөрөө бас яг энэ сансрын хиймэл дагуулын л одоо шууд хэрэглээ байж байгаа юм. За тэгээд сүүлийн үед бол одоо Starlink гэдэг нам өндрийн хиймэл дагуулуудын
одоо олон хиймэл дагуулын сүлжээ одоо интернетийн үйлчилгээ ороод ирчихэж байгаа. Тэгээд тэр нь өндөр хурдны интернет болчихж байгаа. За ингээд эднэр бол ингээд харилцаа холбооны чиглэлгээд тэгээд сүүлд нь бол бас энэ шинжилгээ ухааны технологийн одоо нээлт судалгаа шинжилгээний зориулттай технологийн зориулттай хиймэл дагуулууд тэгээд тэр нь бол яг ингээд олон нийтэд гэхээс илүү яг тэр технологид зориулагдсан ийм даалгавартай хиймэл дагуулууд байна. За ерөнхийдөө ийм чиглэлүүдэд бол хуваагдаж байгаа. Тэгэхээр үүрэг зориулт нь бол одоо юу гэдгийг автобус, уралдааны машин, эмнэлгийн тэрэг гэдэг шиг ингээд өөр байхгүй юу. Тэгэхээр зөвхөн нэг хиймэл дагуул гэж ойлгож болохгүй. За тэгээд ажиллах хөөрхөн өндрийн хувьд ярих юм бол 400 км за наандч одоо олон улсын сансрын станц ажиллаж байгаа. Тэрнээс цаашаага 500, 600 за 2000 хүртэл бол нэг нам орбит, нам тойрог зам гэж. 400 км-с 2000 км хүртэл шүү. Тийм. Яг тийм байна гэсэн. Одоо хамгийн наан явж байгаа хиймэл дагуул бол чинь Улаанбаатар хотоос Эрдэнэ торхтой анич байдаг юм уу? Тийм зайд явж байгаа гэсэн үг байна шүү дээ. Тэгээд цаашаага ингээд 36,000 км хүртэл ингээд. За 36-аас 40,000 км-ийн тэр орчимд бол одоо харилцаа холбооны хиймэл дагуул гэдэг байгаа энэ тэр тусмаа одоо энэ телевиз радио дамжуулдаг хиймэл дагуулууд нь тэнд байж байгаа. За цагуурын ингээд дэлхийг бүтэн зургалдаг хиймэл дагуулууд нь тэнд бас байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хиймэл дагуулууд чинь ингээд нөгөө үүрэг зориултаараа өөр хэмжээд амжаагаараа бас өөр болчихж байгаа. Одоо хамгийн жижиг хиймэл дагуулууд гэдэг. За яг стандартаар нь ярих юм бол 1 юнит хиймэл дагуул гэдэг байж байгаа. Тэр нь болохоор хаан шашаага 10 см-ийн хэмжээтэй хиймэл дагуул. Энэ нь болохоор одоо манай Монголын анхны хиймэл дагуул Мазалаач нь бол яг энэ хамгийн жижиг ангиллын хиймэл дагуул тэгээд үүрэг зориултаараа тэр дөрөвт дурдсан судалгаа шинжилгээний зориулттай тим хиймэл дагуул байсан байхгүй юу. Тэгээд энэ ингээд ажиллаад үүргээ гүйцэтгээд дууссан. За энэ дээшигээ бол 3, 4, 5 тонн хүртэл ингээд хэмжээ нэгсдэг. Асар том ялгаатай юм одоо өргөн цар хүрээтэй технологи байна шүү дээ. Хиймэл дагуул гэдэг тэгэхээр нэг л юм байт юм шиг боддог боловч чинь дотроо л ийм олон ялгаатай байгаад байгаа юм. Тэгээд Мазалагаас хойш хийсэн хиймэл дагуулууд дотор одоо Ондоо Space гэдэг компани байдаг. Тэр компани хийсэн хиймэл дагуул бол энэний бүр тал нь жижигрүүлж хийсэн. Бүр жижиг мэн. Бүр жижиг болгосон. Тэгээ энийг гол нь яасан гэхээр яг Монголд хийсэн байхгүй яг бүр Монголд. Одоо Монголд нэг газар сууж байгаа тэдэн залуучууд ингээд яг хийгээд тэгээ сансарт гаргаад хөргсөн 12 ширхгийг хийж хөргсөн. Мазалаа хиймэл дагуулыг бол Японд хийсэн. Тэгтээ монголчууд хийсэн. За дахиад одоо Монгол Улсын их сургууль дээр болон шинжилгээ ухааны академи дээр бол одоо оюутнуудын хийж байгаа тэмүүлэл гэдэг төсөл бас үргэлжилж байна. Тэмүүлэл бол сургалтын зорилттой одоо тэгээ төслийн зорилго нь өөрөө тийм учраас бол оюутнууд бол нэлээд удаан хугацаанд ингээд хийгээд суралцаад явж байгаа ийм одоо төсөл байж байгаа. Тэгэхээр бол энэ хиймэл дагуул маш өргөн цар хүрээтэй тэрний ингээд нэг тодорхой жижигээс нь барьж аваад монголчууд ингээд явж ийн гэсэн үг. Тэгэхээр бол одоо хиймэл дагуулын талаар ярих юм бол маш их юм ярихаар байна тийм. Ерөнхийд нь л асууя. Тэгээд энэ хиймэл дагуул одоо хиймэл дагуулыг ингээд нэг угсраад одоо ингээд хийлээ гэж бодъё. За нэг хиймэл дагуул хийчлээ. Энийг тодорхой ингээд ажиллах хугацаа гэж байдаг баг. За тэгээд сансарт гараад тодорхой нисэх хугацаа гэж байдаг баг. Янз бүр байдаг юм уу? Эсвэл бол бас нөгөө нэг таны хэлж байгаа энэ ангиллууд байгаа. Энэ ангилдаа таарсан тохирсон хэмжээтэй тэгээд бас хугацааг нь тэгж тохируулж хийх үү? Тийм, ер нь бол хугацааны янз бүр байна. Ихэвчлэн өндрөөс хамаарна. Ямар өндөрт гаргасан бэ гэдгээс хамаарч байгаа. Бид нар ч нөгөө түрүүний анхны ярьдаг одоо цойлуурынхаа толгойд хиймэл дагуулуудыг бөөнөр нь хийж байгаа л одоо бол сүүлийн үед бол бүр олноор нь ингээд сайхан шавж хийж байгаа л дээш нь гаргаад нэг нэгээр нь шидэ явчихдаг болсон байхгүй. Тэгээ тэр нь болохоор одоо ихэвчлэн 400 км-с 600-ийн хооронд ихэнх хиймэл дагуулыг тэнд гаргаж байна. Нам өндөрт. Тэгээд тэд нар бол нэг 20 жил хүрэхгүй хугацааны дотор буцаад нөгөө агаарын молекулууд гэдээ ярьсан шүү дээ. Одоо ингээ холбогдно. Тэрнтэй чи ингээ мөргөлдөөд удаашрж байгаа хиймэл дагуулууд чи аяндаа дэлхий рүүгээ буцаж ундаг байхгүй юу? Тэгээ хиймэл дагуул бол өөрөө яг сансрын хөлөг шиг тийм газардах механизм тусгай материалаар бүрээгүй байдаг учраас агаар мандалтаа уусаад алга болчихно гэсэн үг. Хэрвээ унах юм бол шатаал алга болчихно гэсэн үг. Тэгэхээр бол одоо манай Мазалаа хиймэл дагуул бол 2019 онд 5 сард дэлхий рүү унаал тэгэл уусаад алга болцсон гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бол яг сансрын хөлгийн технологи хиймэл дагуул хоёр баг зэрэг гэж юу яг тэрүүгээрээ нэлээд том ялгаатай гэсэн. Тэгээд дээшээгээ дээшлэх тусмаа удна гэсэн. За тэгээд 36,000 км-ийн цаана байгаа хиймэл дагуул бол за ер нь дэрэг дэлхий дээр ер нь унахгүй байх гэж зүгээр төсөөлж болно гэсэн үг.
Холдох тусмаа нөгөө унах хугацаа маань нөгөө агаарын молекул нь байхгүй болоод ирэхээр эргээд дэлхий рүү ирэх магадлал нь багасч. Тэгэл яг мөнхийн дагуу шиг тэнд ингээл олон зуун жил, олон мянган жил тэнд бас эргэлдэнэ гэсэн үг. Тэгэхээр бол тэр 36 мянган километр бол нэлээд тийм онцгой бүс байгаад байгаа. Тэгвэл ингээд дэлхийд ундгуун болвол замдаа одоо ингээд устдад алга болчдөг юм бол сансрын хог хаягдал гэж юу гэдэг хэлээд байгаа юм бол. За яг зөв. Тийм. Томоохон хэмжээний имэл дагуулууд бол нэг 40 50 жил ч юм уу 100 жил ингээд байна гэж бодоход тэр чинь ингээд тэндээ байж л байна. Тэгээ араас нь хэмэл дагуул хөөргөд ашиглах гэхээр гол асуудал яадаг гэхээр сансарт хоорондоо мөргөлдөх хэрэгсэл байгаа байхгүй юу. Тэр унахаасаа өмнө тэнд тийм удаан байж захтаа л нэгсэндээ хор охирол учруулна гэсэн үг байна шүү дээ. Тэгээ сүүлийн одоо хөгжсөн технологиудад бол одоо аюул занал нь өмнө үеийн хөөргсөн хэмэл дагуулуудын хог хаягдал байна. Гэхдээ яг одоо хоёр хэмэл дагуул сансарт бие бинийгээ олоод мөргөлдчих тэр магадлал бол одоо юу гэдгийг манайхаар одоо менингийн тал дээр хоёр машин мөргөлдлөө гэдэгтэй адилхан маш бага байхгүй юу? Одоо тэр чинь дэлхийн гадар нь талд бол одоо асар өндөр их удам орон зай байгаа шүү дээ. Тэнд ингээд одоо энэ ширээ шиг хэмжээтэй хоёр хэмэл дагуул би нэг яг оноод тэр асар өндөр хурдтай явж байхдаа яг ингэж мөргөлдөнө гэдэг магадлал бол маш бага. Тийм юм болж исэн үү ер нь? Болж исэн. Гэхдээ тэр бол болж исэн. Баг мөртлөө болж исэн тохиолдол бол байна тий. Гэхдээ нэг удаа тохиолдож байсан. Тэгээд Орос, Америк хоёр. Тэгээд угаасаа тэгээд хоёр улс нь тэр хоёр л байгаа юм л та. Тухайн үед бол тэгээд хин хиндээ хохирол учруулсан бэ? Хинийхээ хэмэл дагуулыг одоо яг хин мөргөөснөөсөн бэ гэдэг дээр бол одоо хуулийн асуудал яригдаж эхэлж байгаа гэсэн үг. Тийм бай. Тэгэхээр сансрын хууль гэдэг сүүлийн үед шинээр үүсээд хөгжөөд байгаа нь бол одоо энэ тэр сансрын орон зайд байгаа эрх ашиг өмч хөрөнгө технологиг ямар нэгэн байдлаар хохирол учрах юм бол тэр асуудлыг ямар эрх зүйн орчноор зохицуулах юм бэ гэдэг нь шинээр бас хөгжиж байгаа нэг салбар гэсэн үг. Тэгэхээр тэнд хууль эрх зүйн орчин үйлчлэхгүй байх юм бол хэний хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэдэг асуудал яригдана л гэсэн үг байхгүй юу. Гэхдээ сансар бол өөрөө олон одоо далай тэнгис шиг одоо дэлхийн улс орнууд ингээд дундаа ашиглах хэрэгтэй орон зай. Энэ орон зайг инхийн зорилгоор дундаа ашиглана гэдэг ингээд тунхаглаад за тэгээ нэг зүүн үндэсний байгууллагаас ингээд баримт өчгүүд гаргаад улс орнууд тэнд нь илсээд ингээд одоо яг тодорхой үүрэг хариуцлага хүлээгээд ингээ байж идэг тий. Тэр манай Монгол улс бол жишээ нь одоо сарны гэрээ гэж байдаг. Тэрнээс бусад бүх гэрээнд нь аль хэзээний хамрагдчихсан улс байдаг байхгүй юу. Тэгээд тэр олон улсын үүрэг хариуцлага хүлээгээд жишээлх юм бол тэнд одоо сансрын нисгч ямар нэгэн байдлаар манай газар нутаг дээр газардчлаа гэж бодъё тий. Төлөвлөөгүй байж байгаад тэгэхэд тэр хүнийг шууд яаралтай авран туслах тийм үүрэг хүлээсэн байдаг гэх жишээний иймэрхүү маягийн гэрээнүүд байдаг гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг энэ сансрын одоо тэр өмнөх юга хэлчихсэн тэр тэгээ хог хаягдaltaй. Тэр хог хаягдал чинь болохоор ингээд тэр хууль эрх зүйн орчныхоо хувьд бол асуудал үүсэж байгаа. Гол нь яаж юм гэхээр асуудал нь юу вэ гэхээр нэг хиймэл дагуулдаа биш байгаа. Үүрэмгэнд нь асуудал байгаа байхгүй юу? Хамгийн гол нь жишээлбэл манай нэг хөршилдөө. Гэхдээ одоо нэрийг нь дурдаад яах вэ? Гэхдээ нэг улс бол яасан гэхээр хиймэл дагуулыг газраас пуужингаар одоо яг тэр үл яг нэг сөнөх зориултай одоо пуужин харваад өөрийнхөө хиймэл дагуулыг шүү дээ. Ингээд туршилт хийгээд буудаад дэлбэлжсэн байхгүй юу? За. Тойрог замд. Гэтэл тэр нь өөрөө яг ингээд хичнээн мянган ширхэг тоогоор сансрын хог хаягдлын тоог нэмсэн. Сансрын хог хаягдал гэдэг энэ хуучин хиймэл дагуулууд болон нэлээд хуучны одоо эвдэрхий тасархай юмнууд чинь ингээд дэлхийгээс ингээд байнгын дурангаар хараад 10-аас дээш сантиметртэй болвол тэр хилтерхийнүүдийг бүгдийг ингээд тоолоод байж байгаа байхгүй юу? Хөдөлгөөний хянжээдэг гэсэн бас. За. Гэтэл чи энийг хянжих тэр явцад ингээд тоог нь асар ихээр нэмсэн тийм тохиолдол болсон хүмүүс өөрсдөө хийсэн байна шүү дээ. Гэтэл тэр хилтерхий өөрөө маш аюултай байхгүй юу? Тэр нөгөө бууны сумыг бүр хэд дахин 10 20 30 40 хэд ч дахин байдیں۔ Хурдан тэр хилтерхий чинь зүгээр нэг юм одоо юм пластик жижигэн хилтерхий байлаа гэхтэл ямар нэгэн одоо сансрын хөлөг юм уу эсвэл хиймэл дагуулыг очоод шууд нэвт цохоод гарах тийм эрсдэлтэй байхгүй юу? Маш өндөр одоо гэмтлийг учруулдаг гэсэн үг. Жишээ нь шаатал хөтөлгийн цонгон тийм будагны хилтерхий зоогдоод орсон тийм юу байдэн шүү дээ одоо зураг байдэн шүү дээ.
будагны хэлтэрхий гэдэг ч одоо юм юмыг будсан юмны хууларсан нэг жижигэн хальс шиг юм биш үү? За. Тэр жишээлх юм бол ингээд сансрын хөлгийн зузаан шилийг ингээд цоо цохоод ороод ингээд дунд нь ороод гатцсан байгаа байхгүй. Тэгэхээр бол энэ ч нөгөө бутлаад задлаад ах юм бол улам аюултай болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө гол хүмүүсийн айгаад байгаа сансрын хогоо талаас айгаад байгаа юм нь тэр нэ. Тэрнээс биш одоо яг байгаад байгаа хиймэл дагуулуудын тоо бол тийм асуудалтай бол биш. Одоо яг харцсангуу тэр орон зайтай харьцуулах юм бол тэрийг тэгээд томоодыг нь бол бид нар бас хянаж чадаад байгаа байхгүй. Одоо тэнд явж гин энд явж гин танаа хиймэл дагуулыг одоо мөрөх гээд шүү гэдэг. Air traffic гэж хардаг шиг бас space traffic гэдэг юм бас одоо гарч ирчээд байгаа байхгүй. Бас тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хүртэл газар дуран тавиад дээш нь харж агаад бүгдийн дуран далзаа танаах гэж ингэж гэдэг. Ер нь энэ тойрог зам дэлхийг тойроод ирж байгаа хиймэл дагуулууд чи бүгдээрээ хизээ хаагур яаж өнгөрөхөө гэдэг нь бүгд тодорхой ингээд нээлттэй систем дээр ингээд байждаг гэсэн үг. Тэгээд тэднийг л одоо ингээд аль болох олноор нь тэнд байлгахгүй тэгээд ингээд буцааж буулгадаг бай энэ төр гэсэн ярианууд л одоо хийх гэж ярьдаг. Хурдтай нисчихэд юм бол янз бүр бас түрүүний ярьсан хурд байгаа нэг 8 км/с-ийн хурд чинь бол дундаж хурдан тийм байна гэж ойлгосч болно. Гэтэл эн чинь 8 чинь нөгөө нэг өөдөөдөөс 8 байх юм бол өөрөөлөө явчихна гэсэн үг байна. Шууд нэмэгдээл 16 км/с гэл ингээл явчихна гэсэн үг. Тэгээд иймэрхүү хог хаягдлын асуудал нь бол энэтэй л холбоотой. Тэр цаана байгаа хог хаягдал бол илүү цаанаа байгаа. Гэтэл ингээд нэг одоо сансрын хог хаягдал гэж дэлхийг тойрол айгүй хог байгаа юм шиг зурдаг. Тэр зураг бол нэг тийм юу биш. Яг тэр хиймэл дагуулгын зураг бол тийм гол нь биш. За бид нөгөө пуужин одоо сансрын нисгэгчтэй пуужин хөөргөхийн талаар ярьлаа шүү дээ. Тэгвэл энэ хиймэл дагуулыг бас дээшээ хөөргөхийн тулд яг ямар технологиор хөөргөдөг? Яг адилхан. Адилхан технологиор тий. Гэхдээ арай л жижиг гэнэ үү? Яг сүүлийн үед жижиг цойлрууд бол бий болж байгаа. Гэхдээ нөгөө одоо яг SpaceX гэх компани биш та одоо Elon Musk-ын тий. Тэднийх ч одоо дээш хиймэл дагуулуудыг араас нь гаргаалаа жижиг хиймэл дагуул өөрсдийнхөө Starlink-ийн хиймэл дагуул гэл ингээл гаргаалаа. Тэд нар олон улс руу одоо олон улсын сансрын станц руу бас карго гаргадаг. Тэр буужин интернет яг доотлын хөөргөж байгаа хэсэг нь бол нэг юм байж болж байгаа байхгүй юу. Тэгэхээр үл энэ бол нэг хөөргөж байгаа технологи нэг. Энэ бол зөвхөн одоо цойлуурын технологи гэдээ ойлгож болох нь. Дээд тэр үзүүртэнд байгаа ачаа нь эсвэл хүнтэй капсул байж болно эсвэл хиймэл дагуултай капсул байж болох юм байна гэдээ ойлгож байна. Тэгээд тэр дээдлийн буужингийн орчин ингээд хоёр тишээ ингээд задарж байгаа байхгүй юу. Тэгэл дотор нь ингээд яг одоо энэ микрофон шиг ингээд тойруулаад ингээд жижиг шоонууд өрцсөн юм шиг хиймэл дагуулууд байж байгаа л нэг нэгээрээ бүг гэл ингээд салаад сансартай гэл тогтоолж цаашаа ингээд яваад байгаа гэсэн. Өөрөөсөө тэрэлд гарахгүй байсан ч гэсэн нөгөө анхныхаа авцсан буужингийнхаа урдыг хадгалцдаг байхгүй юу. Тэгэл дэрүүгээрээ цаашаа яваад байна гэсэн. Гэтэл ч олон улсын сансрын станц гэдэг юм энэ томоохон байгууллага, томоохон хиймэл дагуулууд бол өөртөө жижигхэн баллонтой түлштэй тэрүүгээр ингээд нөгөө тойрог замаа засна гэж байдаг. Тэр нөгөө унаад ирэх юм аа дээшийг өргөөд идэх байхгүй өрг ингээд баг багаар тойрог замаа засна гэж байгаа. Тэрийг нь хэлээд байгаа. Тэгэхээр бол бид нар бол олон улсын сансрын станцад ингээд түлш хөргөж өгөөл тэд нар түлшээрээ дээш өөртөө ингээд хөөргөөл ингээд байж байгаа байхгүй. Тийм, ер нь бол ингээд байнгын юм байж байгаа. Карго яваад идэх байх нь шүү дээ. Карго явдаг. Карго заримдаа хүн авч явна, заримдаа карго авчна. Тэгэл тэд нар залгагдчихаал юм авчаад буцаад хогоо хийгээл буцаж явуулаад байнгын тийм байдаг гэсэн үг байхгүй. Нэг хөөрсөн одоо хөлөг дахиж ашиглаж ашиглаад тэр чинь одоо сансрын технологийн хувьд одоо энэ Elon Musk гэдэг хүний чинь хийцэн хамгийн том одоо эргэлтийн зэг инновац гэх юм уу одоо тий. Өмнө нь бол цойлуурыг зүгээр хөөргөөл түлшин асгарч шатаж дуусаад үлдсэн нэг газар ундаг даалаар ч юм уу ундаг ингээд эсвэл тэр хавар явж байгаа дундаг ч юм уу ингээд нэг тийм хог хаягдлын байдалтай байсан юмыг одоо дахин ашигладаг болсон. Тэгээд тэр чинь хайжин гэдэг чинь тэр чигээрээ зардал шүү дээ тий. Гэтэл чи одоо нэг хөлг нь хэд дахин хөөрч юм тий. Тэгэл зүгээр ингээд хөөрөөл буугаал буцаж ашиглаад цэнэглээл дахиад орой дээр нь шинийг залгаал өөр ачаа нэмж тавиал дахиад хөөргөөл буцааж буулгаад ингээд энэ нь өөрөө нөгөө хөөргөл сансрын технологийн үн өртгийг асар их болгосон. Энэ сансрын технологийн нэгж ачаа хөөрөх үн одоо өртөг нь буураад ирэхээр ерөнхийдөө эдийн засгийн хувьд боломжтой болоод ирэнгүүт хувийн компаниуд хөгжиж буй орнууд энэ сансрын салбар руу асар ихээр орж ирж байгаа. Түрүү ярьсан нөгөө жижиг хиймэл дагуул гэдэг байгаа хиймэл дагуулын технологи чинь жижигрээд ирж байгаа байхгүй юу? Тэр нь яагаад тэгэхээр гар утас одоо компьютер жижигэрж байгаатай яг адилхан жижигрээд ирсэн гэсэн үг. Тэгэхээр энэ жижиг хиймэл дагуулын технологи нь өөрөө тодорхой болоод жижигрээд ирлээ.
тэр талд ингээд хөөргөлтийнх нь дахин ашиглах боломжтой болонгууд үнэн нь буураад ирж байна. Тэгээ ингэнгүүт чинь одоо 1 кг ачаач одоо юу гэдэг 10-20 мянган долларын өртөгтэй дээшээ хөөрж исэн одоо хөөрдөг болж одоо бол яг нэг за яг хуу SpaceX-ийн бол нэг $5,000 ч гэдэг юм уу $6,000 гэдэг үн өртөг бичсэн байдаг. Гэхдээ бодит зардал бол нэг 20-30 мянган доллартай байгаа нөгөө нэг брокер замд нь чинь бас нөгөө ченжүүд гэдэг шиг дамжиж ирдэг байхгүй тэрүүгээр юмаа хөөрөх одоо зардал нэг зүгт. Тэгээ тэрийг ингээд бууруулад энэ нь одоо ингээд 1000-аас доошоо орно гэсэн тийм тооцоо байгаа байхгүй. Тэгэх юм бол одоо юуг л юуг сансар руу гаргаж болохоор болоод байгаа байхгүй. Тийм байна тийм. Тэгээ тэгэнгүүт чинь тэрэн дээр тулгуурсан инновацлог шинэлэг компаниуд асар ихээр дэлхий дээр стартапууд бий болоод сансрын салбар чинь нөгөө хуучин ингээд аль нэг улсын төрийн хүч чадлаа харуулдаг тийм одоо салбар байсан бол одоо зүгээр яг цэвэр бизнесийн технологийн өрсөлдөөний талбар болчихж байгаа байхгүй. Маш их олон хувийн компаниуд дэше орж ирээд бизнес байдлаар яг бизнес зарчмаараа ажиллаад ингээд тэгээ жижиг хиймэл дагуулууд учраас нөгөө одоо энэ подкастын өрөө шиг энэ заалан дотор нэг улсын сансрын технологийн бүх ямыг хийгээд хөгжүүлчих болохоор болсон. Тэгэхээр дид бүтэц шаардлага нь бага болсон байхгүй. Хуучны одоо яг энэ саяны Artemis шиг ч гэдэг юм одоо NASA-гийн эсвэл Роскосмосын тэр хуучин тоног төхөөрөмж одоо заал танхим тестийн орчин бол өөрөө хідэн биеийн тамирын заалыг нийлүүлсэн юм шиг вакуум орчинтой цэвэр өрөөч гэдэг юм уу. Одоо тийм асар том дид бүтэц шаардсан. Тэр уламжлалт салбар гэж яриад байгаа сансрынхаа тэр салбарыг бол. Энэ жижиг хиймэл дагуул дээр суурилсан энэ яг одоо илүү зах зээлжээд байгаа энийг болохоор бид нар ч багт одоо салбарынхан бол юу гэж ярьж байгаа нөхөр new space гэж ярьж байгаа байхгүй шинэ сансар гэж яриад. Тэгээ энэ салбар руу ингээд хөгжиж буй орнууд, хувийн компаниуд ороод ингээд явхаар сансрын зах зээл чи өөр ингээд тэлээд байгаа байхгүй. Ерөнхийдөө энэ бүр ингээд шинэ орон зай, шинэ зах зээл, шинэ бизнесийн орчин ингээд ерөөсөө бидний амьдралд нэвтэрсэн ийм салбар болоод хувирчиж байгаа. За тэгэхээр одоо бид нэр одоо яах вэ? Монголчууд тэгээд одоо яах юм бэ л гэдэг асуудал руу орчих жоохгүй. Салбар чинь тэнд хөгжөөд байна. Бид нар бол нэг уламжлалт сансрын салбарын нүдэнд харагдж байгаа эцгийг хараад вау л гэл ингээл байж байгаа. Тийм юмнууд бас яваад байгаа гэсэн. Монголчууд гэснээс манай Монголын одоо мазаалаа ниссэн шүү дээ тий. Мазаалыг хаанаас тавчхан л яриа. Хаанаас яаж агаад нисгвэ? Яаж нисгвэ? Яг нисгсэн тохой нөө. Тий, яг нисгсэн тохой яриа. Хаанаас нисгвэ мэдээж Японд хийсэн. Гэхдээ Японд хийхдээ хийгээд яг SpaceX-ийн божгоор өргөсөн. Яг SpaceX-ийн цойлорч 2017 оны 6 сарын 4-нд каргон дотор хийж явуулсан. Сансрын станц руу. За. Тэгээ каргон дотор хийснийг нь Японд хийсэн шүү дээ. Тэгээ Японы сансрын нисгч нь каргоноос нь гаргаад тэд нартэй нөгөө сансар руу гаргадаг робот гар байдаг. Тэрэн дотор байрлуулад ингээд гадагш нь чиглүүлээд тэгээд яг 2017 оны 7 сарын 7-нд задгай сансар руу ингээд шидэд гаргаад ингээд ажиллаад тэгээд 7 сарынхаа 9-нд нь бид нэр анхны сигналаа хүлээж авч байсан. Шинжлэх ухааны зорилттой хэмэл дагуу шүү дээ. Одоо тэгээд нөгөө төслийн зорилго нь бол хүний нөөц бэлтгэх зорилготой ийм төсөл байсан. Тэгээд 2 жил орчим арай хүрээгүй ажиллаад 19 оны 5 сард задгай сансраасаа ингээд дэлхийн агаар мандалд ороод унаад ингээд дууссан. Ийм байж байгаа. Одоо дахиад бэлтэж байгаа бах тий. Одоо тэмүүлэлгээд тэмэл дагуулын төсөл сургууль дээр явж байгаа. Тий. Тэр нь гэхдээ яг сургалтын зорилттой гэж ойлгож болно. Илүү нөгөө хүүхдүүдийг яг сургах зорилготой. Одоо ер нь зүгээр яг одоо арай өөр зургаар ярих юм бол мазаалаа хэмэл дагуулын төслийн зорилго бол анхны одоо яг сансрын жижиг хэмэл дагуулын инженерүүдийг бэлтгэх багш нарыг бэлтгэх зорилготой байсан. Тэрүүгээр нь одоо бид нэр бэлтгэхтэй ингээд тэнд сураад төгсөөд мазаалаагаа игээд дууслаа ингээд ирлээ. Монголдоо иргээд ирлээ. Одоо ингээд хийж сурсан юм а дараагийн үедээ ингээд сургаад бид нэр олуулах шаардлагатай шүү дээ. Анх 3 хүн ажилласан. 3 хүн бол нэг улсын сансрын салбарыг гуруулах нь хөгжүүлнэ гэж хизээч байхгүй. 30 40 300 400 гуулаа болж иж хөгжих хэвээр. Тэгээ одоо бол нэг 30 40 болох гээд зүтгээд л байна тий. Одоо хэдэн хүн байна? Одоо яг лабораторийн оюутнууд гээл тэгэхээр нэг 20-од оюутан ч юм уу ингээд байнга байж байгаа. Гадагшаа одоо сурах гад явцсан бас нэг 10 залуучууд байна. Тэд нар ингээд ерөнхийдөө эдний анханасаа эхлээл энэ тэмүүлгээд байгаа хэмэл дагуул дээр ажиллаа сайжруулаад эхний хэсэг нь ажиллаж байгаа төгсөө явчихна. Дараагийн хэсэг нь ажлыг өргөжлүүлэхийн тулд дахиад сураал хийгээл арай гэж нэг юм сураал ингээд явж байгаа л дахиад төгсөөл явчихна ч гэдэг юм нэг ийм циклтэй их сургуулийн амьдрал бол нэг тиймэрхүү. Яг
бодтой төслөөд бодох юм бол улс өөрөө тодорхой төсөв гаргаад тэрэн дээр үл яг манай улс энэ хэмэл дагуулаа хиймээр байна гэдэг тийм төвшөнд ажиллах бол арай өөр асуудал гэсэн үг. Өнөөдрийн манай зочноор Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхимийн дэд профессор, шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнгийн сансар судлалын төвийн лабораторийн эрхлэгч доктор Эрдэнэбаатар одоо оролцож байгаа. Тэгээд бид өмнөх одоо хэсэг дээрээ нэгдүгээр хэсэг дээрээ бол сансрын технологийн талаар маш өргөн хүрээтэй боловч бид хоёр маш товчхон хэрнээ зочин маань бас сонирхолтой яриаг өрнүүлсэн. Одоо бол бид нар одоо сансрын хөлөг тэр дотор сансрын нисгэгч байгаа. За тэгээд сансарт агаар мандлаас тасраа сансар дээр юу тохиолддгийг за тэн дээр болж байгаа процессуудыг би асуугаад тэгээ ярилцаад явнаа. За хамгийн ихний асуулт агаар мандал сансрын орчны гол хоёр ялгаа гэд яриагаа эхлэе. Тий. За агаар мандал гэдэг бол зүгээр бидний одоо энэ хийн орчин биш үү? Хий агаар гэдэг чинь хоосон биш. Энд чинь хий молекулууд ингээд дүүргэцэн байж байгаа. Сансарт бол ийм хийн орчин байхгүй. Хоосон гэд ойлгочих болно. Хоосон орон зай. Энэгээрэл ялгаатай. Одоо агаарын саруулаад авсан вакуум орчин гэж ойлгож болох байхгүй юу? Жишээ нь хиймэл дагуулын тестийг бид нэр яг сансрын орчны тест гэж хийдэг байхгүй юу? Нэр нь хүртэл бүр сансрын орчны тест гэдэг нэртэй. Энэ тестийг болохоор халаадаг хөргөдөг вакуум chamber гэж ярьдаг. Вакуум савн дотор хийдэг. Тэгэхээр бол сансрын орчныг төсөөлөхдөө бид нэр вакуум үүсгэж шít. Тэгээ вакуум гэдэг чинь юу ч байхгүй хоосон сав гэсэн үг байхгүй юу? За тэгээд сансар руу гарлаа. Хамгийн ихний техникийн болоод биологийн өөрчлөлтүүдийг та ярьж өгөөч. Ямар өөрчлөлтүүд гарах вэ? За техникийн хувьд бол одоо за биологийн хувьд бол судалсаар л байгаа тий. Биологийн хувьд бол хүн болгон судалсаар л байгаа. Тэр дотор нь бол яг ингээд дэлхийдээ ижил орчин үүсэхгүй бол тэнд бол хүн амьдарч чадахгүй. За хамгийн одоо гол одоо өөрчлөлт бол юу гэхээр татах хүчний нөлөөнөөс гарна гэсэн үг. Татах хүчний нөлөөнөөс гарах гэдэг нь бол яг хөтэ татах хүч алга болчихж байгаа гэсэн үг биш. Тодорхой хурдтай тэр өөрөө ингээд эргэлдэж байгаа учраас дөөс согдох хүчний нөлөө татах хүч одоо хоорондоо тэнцвэрт ороод хоёр тэр бид үйлчж байгаа яг тэр тэнглэгийн дагуу үйлчж байгаа хоёр хүч нь тэнцэж байгаа учраас тэнд ингээд хүч үйлчлээг юм шиг байгаа байхгүй. Тэрнээс уг нь бол тэр татагдж л байгаа. Бас цаашаага явахыг эрмэлзэж байгаа энэ хоёр хүч нь тэнцдэг учраас бид нар ингээд хөөрөө жингүүдэд байна гэж ярьдаг. Мэдээж хэрэг тэрийг жингүүдэх гэдэг үг бол бас их гоё л доо. Ягаад тэгэхээр жин гэдэг бол дэлхий рүү татагдж байгаа хүчийг хэлдэг. Нийт хүч нь ахна шүү дээ. Гэтэл яг тэнд бол жин ингээд тэгтээ тэнцэж чинь гэсэн үг. Энд чинь масс нь алга болчихно гэсэн үг бас биш. Масс буюу бодит бит миний одоо энэ инерцлэг шин чанар бол байж л байна. Гэхдээ доошо дэлхий рүү унахаал болчих чинь гэсэн үг. Энэ нь өөрөө ингээд нөгөө нэг одоо юу гэдэг хүн төрлөختөн амьд организмын яг энэ татах хүчний нөлөөнд 100% байгаад амьдраад ирсэн. Тэр бие тэр чигээрээ өөрчлөлтөнд орно гэсэн үг. Тэгэхээр бол одоо шингэний одоо энэ урсцаас ахуулаад булчин ширмсний одоо ажиллагаанаас ахуулаад бүх юм өөрчлөгдөн гэсэн үг байна шүү дээ. Юуны хувьд бол техникийн хувьд ярих юм бол вакуум орчин гэдэг бол өөрөө одоо байнгын ингээд ямар нэг юм ингээд сорж идэг орчин гэж ойлгож байна. Тэгэхээр битүүмжлэл болон одоо материалын сонголт маш зөв байх хэрэгтэй. Тэгэхээр бол ийм нэг сайн судлагдаагүй материал бол ихэвчлэн ингээд outgassing гэж юм процесс болох гэдэг. Дотроо ямар нэгэн тийм хий бөмбөлөг ч юм уу эсвэл нэг тийм дотроо агуулсан тэр бодис нь вакуумд очихоор ингээд буцаж ялгараад ингээд гадагшаага ингээд сорогдоод гардаг гэсэн үг байхгүй юу. Тэр нь ингээд яг зөв технологи гормын дагуу хийгээгүй тохиолдолд бол тэнд очиод эвдрэх шалтгаан нь болчдөг. Хөрөнжөө буцаад эвдрээд ингээд нэг өсөндөө ингээд буудаал дэлбэрж байгаа юм шиг л чичгэн ингээд бөмбөлөгүүд үсэл ингээд тэр нь хагараад ингээд эвдэрдэг гэсэн үг байхгүй. Тэрийг болохоор outgassing буюу одоо хий гадагшлах процесс гэж нэрлэдэг. Тэгэхээр яг энэ бүх одоо юу гэдэг тэнд ажиллаж байгаа материалууд нь өөрсдөө яг сансрын нөлөөнд яг тэр вакуумын нөлөөнд бол тэгэж орохгүй байх хэвээр. Тэгээд дээрэс нь өөрөө яг үндсэн функцийг гүйцэтгэх хэвээр. Тэгэхээр 3 дугаарт бол төсвөртэй байх хэвээр. Юунд төсвөртэй байх хэвээр гэхээр тэр сансрын цацраг гэдэг байгаа. Одоо яг дэлхийн нам тойрог замын орчимд бол нэг 90% нь бол өндөр энергитэй протон буюу одоо яг ингээд нэмэгц сэнэгтэй бөөн байгаа байхгүй юу? Нарнаас ирж гэн, сансраас ирж гэн. Бүр сансрын гүнээс ирж байгаа.
нарнаас бас ирж байгаа. Энэ бол өөрөө бидний нөгөө айгаад идэг одоо цөмийн цацрагч чинь л гэсэн үг шүү дээ ерөөсөө. Тэгээд тэр чинь ингээд одоо биологийн биетийг бол сүлбэл гарна гэсэн үг хань шүү дээ зүгээр ингээл. Тэгэхээр энэ сансрын хөлөг, сансрын хувцас хэрэглэл юм чин бүгдээрээ энэ цацрагийн нөлөөг бас тооцсон байх хэвээр. Амьд биет бол тэнд яг ингээд тодорхой хугацаанд байлаа гэхэд цацрагт хордоод байж болохгүй байна шүү дээ. Тэр цацрагийн хамгаалалт бол маш өндөр түвшинд байх хэвээр. Дэлхийн соронзон орн бол яг ингээд гадна талдаа хоёр ширхэг давхарга дээр One Island Belt гэдэг. Тэрэн дээр ингээд ихэнх бас ингээд шүүлтэрүүд нь явагддаг боловч ялангуяа сансрын гүний нислэг энэ төр бол тэндээс ингээд тэр дундуур ингээд 2 удаа жишээлбэл ирж очихдоо 4 удаа ч гэх юм уу. Дайраад гарч штэ тэр одоо яг тэр цацрагийн бүс гэж бас байгаа бүр юм өндөр нэвтрэлтэй. Тэрийг ингээд дайраад гардаг гэсэн үг байхгүй юу. Гэтэл чин сансрын хөлөгч нь өөрөө тэрийг тэсвэрлэх нөгөө дотор нь явж байгаа хүнд тэр цацрагийн хор нөлөөг үзүүлэхгүй байхаар бас материалын сонголт бүх загвар дизайн бол бас хийгдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр бол ер нь зөвхөн татах хүчний нөлөө, цацрагийн нөлөө хоёр бол үндсэн гол нөлөө. Амьд биетийн хувьд зөвхөн хүнж гэхгүй одоо ургамалж байсан байлаа гэсэн цацрагийн нөлөөнд бол асар хүчтэй одоо өртөн шүү дээ. Ер нь бол яг сансрын орчны хувьд бол дэлхийн яг амьд организм энэ гэдэг бол асар эмзэг шүү дээ. Ерөөсөө дэлхийн өөрөө юм азууны давхарга соронзон орныхоо хүчээр ингээд одоо тэр гадаад сансрын тэр одоо зүгээр л нэг хаялганд нь өртчихөд дуусчаар юмнаас нэг хамгаалагдчих байж байгаа байхгүй юу. Дэлхий бол одоо тийм л одоо эмзэг экосистем гэсэн үг. Хүмүүсийн одоо биеийн температур гэдэг чинь температурын одоо тэнд одоо температур бол асар өндөр өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тийм. Наран талдаа халаад дулаанаа ялгаруулж чадахгүй учраас бол одоо дулааны контрол гэж ярьдаг. Тэр нь бол одоо асар өндөр байдаг. Хэмэл дагуул дээр одоо яагаад тэгээд идэг вэхээр бид нар ингээд нэг за та нар хэрвээ хэмэл дагуулыг харж байвал гадна талдаа нэг тийм шар гялгар цаасаар ороодсон юм шиг хэмэл дагуулууд байгаа дэс нэг гялгар юмнууд гялалцаад тэр яагаад тэгдэг вэ гэхээр ингээд ерөнхийдөө бол нөгөө хөргөж чадахгүй. Сансарт чинь нөгөө агаар байхгүй учраас ингээд нөгөө нэг халсан биеийг хөргөж чадахгүй байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг нарны гэрлэр энерги аваад ингээд биеийн ерөнхий энерги нэмэгдээ температур нэгсээд ахаар тэр температур нэгссэн биеийг хөргөж чадахгүй байдаг. Хөргөх ганцхан зам байдаг нь радиацийн арга гэж байдаг байхгүй юу. Радиацийн арга гэдэг. Тэгэхээр аль болох гаднаас энерги авахгүй байхыг эрмэлзэх хэрэгтэй. Тэгэхээр гадна тал дээр нөгөө нэг радиацийг ойлгодог материалаар хийх хэрэгтэй учраас ингээд жишээлх юм бол гялгар шар юмар ингээд бүрцэмж харагдаад байдаг. Гялгараар бүрээгүй нэг хар хэсгүүд байгаа нь болохоор нарны зайн аахгүй юу. Нарны зайн бол ерөнхийдөө одоо дэлхийн орчимд 1 м квадрат дээр нэг 1400 орчим за 1.4 кВт орчим одоо эрчим хүч 1 м квадрат дээр ирж байгаа ч гэдэг юм. Ингээд ирж байгаа энергийн тодорхойд тэрнээс аль болох хамгийн өндрийг гаргаж авъя гэж хичээгээд жишээ нь байж ах жишээ нь яг загвар дизайн дээр ярих юм бол тэгэнгүүт тэн дээр одоо яг түгээмэл ашиглагдж байгаа triple junction solar cell гэдэг байгаа яг хэмэл дагуулууд дээр тэр бол 30% тань. Тэгэхээр бид нар нэг 30% гэхээр чи 1400 гэд бодохоор за нэг 400 гаруй за 400 ватт тэгэл 1 метр квадрат дэлгэс тавьж яаж гаргаж авах байхгүй юу. Асар бага эрчим хүч энэ бол тийм. Тэгээд тэрийг ингээд зүү зохистой тэнд дотор нь ашиглаад ингээд явхад батарей бас чухал. Тэгээд батарей чи өөрөө бас температурын нөлөөнд асар их ордог учраас батарейны одоо бас дулааны контрол болон цахилгааны контролууд гэдэг. Ингээд яриад ах юм бол тиймэрхүү юмнууд бол их байна. Тэр одоо чинь ингээд нэг халуун тэр гялгар шар ямыг төсөөлүүлж хэлэхэд нэг хоолны халуун савны ч юм уу эсвэл зүгээр халуун савны дотор тал гялгар байдсан шүү дээ. Тэгээ харахаар ингээд нэг тийм тойлшиг юм шиг гялгар. Тэр чи яадаг гэхээр тэр доторх дулааныг зөвхөн вакуум буюу ингээд агаараар дамжуулж алдуулахгүй байх нэг технологи байна тий. Дахиад тэр цацрагалтаар нь алдуулахгүй байхын тулд буцааж өөрлөө нь ойлгох зарчимтай байхгүй юу. Тэгэхээр энэ тэндээс ямар нэг юм боогод нэг юм гялгар нэгдэл нь нэг зөөлөн мөртөө нэгдэл нь гялгарын өгөөд идэв шүү дээ. Дулаахан байлгах гад. Тэгдэг. Тэгэхээр бол дулаан бол үргэлж температурынхаа ихээсээ бага руугаа урсч идэг байхгүй юу. Тэгэхээр тийш нь урсахгүй байх тал руу нь харуулж гялгарыг тавих хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр манайхан заримдаа нөгөө нэг халааж байгаа гялгар талын гадагш нь харуулад хүүтэнд ингээ варцын яваад байдаг. Тэр бол биш ээ. Буруу тий. Гялгарын дотогш нь харуулвал гадагшаага дулаан алдахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нь айгуу сайн одоо ашигладаг гэсэн үг сансарт бол тийм энгийн физик юм шиг юу одоо энгийн бол физикэлтэй тэгэл тэрийг тэнд бас
ашигладаг гэсэн үг тийм. Скафандр гэдэг байгаа тэр сансрын нисгэгчийн хувцас гэж байна. Тэр бас их сонин штэ. Бүтцийн талаар ярьж өгөөч. Ер нь яг гадаад сансарт гарахтаа өмсдөг скафандр хөлөг дотроо өмсөж байгаа зүгээр нисгчийн хувцас энэ төр гэдээ байна те. Хамгийн гол юм бол даралтыг барьж ах хэвээр. Одоо хүний биеийн дотоод даралт, гадаад даралт хоёр чинь тэнцэж хүний бие яг ингээд дэлхий дээр байгаа юм шиг байна. Ингээд гаднаас дарж байгаа агаарын даралт гэсэн үг шүү дээ. Ингээд тэгвэл шаан шиг ингээд пимбичнэ гэсэн үг шүү дээ. Тэгүүлэхгүй байх хэвээр. Тэгэхээр бол битүүмжлэл маш сайтай байх хэвээр гэсэн үг байна. Тэгээд даралтаас гадна яг амьсгалж байгаа агаарыг нь өөрийг нь зохицуулж явах хэвээр. Тэгэхээр тийм агааржуулалтын систем давхар байж байгаа гэсэн. Дотор нь байж. Дотроо агааржуулалтын систем. Төрөний нэг хөлөг доторх агааржуулалтын систем гэдэг юм чинь тэр дотор бас байх хэвээр гэсэн үг байхгүй. Амьсгалж байгаа агаар буцаад авж байгаа хүчил төрөгч, амьсгалж байгаа агаар буцаад авж байгаа хүчил төрөгч гэсэн тэр зарчим байна. Дахиад дээрэс нь төрөний ярьдаг цацрагийн хамгаалалт гэж байна. Тэр цацрагчийн ингээд маш өндөр тунтаа ярьж идэг учраас бол тодорхой хэмжээнд тэр цацрагуудыг ингээд сааруулж идэг төвшний зөөлөн дугуулган тийм давхраг хамгаалтууд байна. Ерөнхийдөө хүнд металл буюу хар дугуулгаар л ерөнхийдөө голлож хааж байна. Дахиад порфан энтер гэдэг ингээд янз бүрийн нейтроноос хамгаалах бас хамгаалтууд. Энэ бол ингээд нэг тийм материалын хувьд бол ингээд олон давхаргатай олон төрлийн яг энэ цацрагуудыг хамгаалах зорилготой тийм тэг асар хүнд том зузаан нэг тийм пимгэрийн байгаад байгаа ч нь бол тийм учиртай. Тэрнээс шин чин зөвхөн агаар гэх юм бол усан сэлгчийн хувцас шиг юм байх хэрэгтэй шүү дээ. Тэг яг ярих юм бол усан дотор ингээд нэг хүн ингээд нэг ардаа хүчил төрөгч үрээл баг өмсчихэд болчихж байгаа шүү дээ. Яг л сансар тэгж болохгүй байгаа шүү дээ. Тэрний шалтгаан нь бол яг тэр даралт цацраг агааржуулалтын нөлөөнүүд нь ороод явж байгаа гэсэн. Нөгөө нэг далайн доошогоо гүн рүү орох тусам даралт маш их болдогтой ялгаагүй байх нь шүү дээ. Тэгвэл бас яг тэрдээ төсөлж болохгүй байх. Далаа руу орвол түрэл даралт нь гадаад даралт нэгсэн. Тэнд бол даралт гадаад даралт байхгүй болно гэсэн. Байхгүй болно. Тэгэхээр гадна талаас даралт өгөх ёстой болчихж байгаа байхгүй. Тийм биш үү? Бодоод төсөөлөд харж ирчин гэж ингүүд. Тэгэхээр энэ хэрвээ скафандрт ямар нэгэн эвдрэл гарыг гэж бодъё. Цоорох ч юм уу те юу ийм тохиолдолд маш түргэн ийм арга хэмжээ авдаг юм байдаг болов. Тийм юм толгоор орж ирээд болдгоо. Тэр ерөнхийдөө яг safety гэж ярьж байгаа. Ер нь сансрын нисгчийн аюулгүй байдлыг бол асар өндөр түвшинд хангахыг хичээж байгаа. Гэхдээ яг бүр тийм осол болвол бас хэцүү. Гэхдээ одоо жишээлх юм бол одоо сансрын хөлөг байлаа гэхэд үндсэн хөдөлгүүр ажиллахаа болвол яах вэ? Хоёр дахь хөдөлгүүр ажиллахаа болвол яах вэ? Гурав дахь нэг ийм аргач гэдэг юм уу ийм redundancy гэж нэг юм байгаа да. 3 параллел одоо аюулгүй байдлын аргачлал гэх юм уу та. За ийм юмнууд бол бүгд юм дээр бол давхар явж байгаа. За скафандр жишээлбэл одоо сансрын нисгчийн хувцас гадна талдаа цоорвол дахиад нөөц нэг одоо тэрийг давхаргыг нь одоо цоорсон газараар нь бүгэлдэгч байт юм. Эсвэл ер нь тэр цоорох гэдэг бол нэлээд одоо worst case л дээ тий. Тэгвэл ерөнхийдөө одоо нугарч хугараад ч юм уу хүчил төрөгчийн хоолой нэг талаараа цоорлоо гэхэд тэр өндөр даралтаар сорох юм бол өөрийгөө таглаад дараагийнх нь нэмэлт 3 сар дахиад хүчил төрөгч өгнөж гэдэг юм уу ийм дандаа ийм давхар шийдэлтэй байж байгаа. Ерөнхийдөө бол сансрын технологи үнэтэй байдгийн гол шалтгаан нь бол энэ redundancy гэдэг юмнаас болж үнэтэй байдаг. За нэг space grade гэж юм байгаа. Тэр нь бол энд ашиглаж байгаа бүх материал, бүх тоног төхөөрөмж яг сансрын одоо grade гэхэр чинь сансрын ангиллын материалууд байх хэрэгтэй учраас тусгай зориултын асар өндөр өртөгтэй. Дахиад тэрийгэ дандаа давхар хэрэгжилж идэг. Энэ нэнгүүл энэ нэнгэн энэ нэнгүүл энэ нэнгэн гэдэг. Давхар тооцоотой Б төлөвлөгөөтэй яваад байгаа юм шүү дээ тий. Тэгэхээр бол тэр нөгөө давхаргууд чинь тэндээ дахиад давхар байна л гэсэн үг байхгүй. Нэгэн цоорлоо гэхэд тэрний дотор дахиад нэг хамгаалалт байна гэсэн утгатай. Тэр нөгөө толгоон дээр байдаг шилэн бүрхүүлийг шилэн гэж хэлж болох уу? Одоо шилэн л гэх байх та тэр. Яг шил биш нь бол би яг хэлж мэдэхгүй байна. Тэр гэхдээ тийм сайжруулсан шилэн материал л байгаа. Одоо юу гэдэг нөгөө гал дээр одоо тавиад ус услахдаг шил гэдэг шиг тийм сайжруулсан ганжуулсан шил гэж байдаг шүү дээ. Тийм тусгай төрлийн материал байгаа. Тэр нь бол гарцаагүй тийм. Гэхдээ яг ямар материалаар хийгээд байгааг нь бол би хэлж мэдэхгүй байна. Сансарт ингээд нисэж байгаа хөөрж байгаа одоо хүлэг тусгай зам гэж байдаг юм уу? Тойрог зам гэж нэрлэж байгаа шүү дээ. Тий, тойрог зам гэж яриад байгаа. Яг хиймэл дагуулын хувьд бол сансрын хөлөгч гэсэн адилхан дэлхийн орчмын тойрог зам гэх юм бол ерөнхийдөө
зүгээр цагирга байна гэдээ ойлгочих болно. За. Зүгээр л цагирга байна гэж ойлгочих болно. Тэгээ ерөнхийд ийм л дагавал сансрын хөлгийн тойрог зам бол дандаа цагирга эллипс гэж ойлгож болно доо. Цагирга тойрог бол яг нэг тухайн тохиолдол л юм. Тэрнээс шүүл яг ингээд ерөнхийд нь харах юм бол ийм эллипс хэлбэрээр дандаа хэрэгжиж байна гэсэн үг. Тодорхой нэг хэсгээр арай нарийнхан нөгөө хэсгээр арай өргөн тийм 100 дүрс шиг гэсэн үг. Тэгээ 100 хэрвээ яг тэр хоёр нь адилхан байх юм бол тойрог болчихно. Тойрог бол тухайн тохиолдол гэсэн үг байна шүү дээ. Тэгээ эллипс хэлбэрээр хөдлөнө. Энэ эллипс хэлбэрээр хөдлөж байгаа хөдөлгөөн чинь өөрөө Кеплер гэдэг физикчин гаргасан яг энэ таталцалтай холбоотой юм хоёр биеийн хоорондоо хөдөлгөөний тэгшдэглэлээр тодорхойлогдож байгаа шүү дээ. Яг энүүгээр тодорхойлж тооцоод энэ дээр суйрлаад энэ орбитын механик гэдэг ойлголт өгдөг байхгүй юу? Дэлхийг гэдэг гариг байна, сар гэдэг гариг байна. Энэ хоёрын физикийн хувьд одоо дахиад 3 дахь нэг сансрын хөлөг байх юм бол энэ 3 бие яаж хоорондоо хөдлөх юм бэ? Гэдэг бодлого бодогдно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энд бол нөгөө нэг анхны авсан хурд чухал нөлөөтэй гэсэн үг. Анхны авсан хурд. Тодорхой зайн тодорхой хурд өгчөхөд холдох тусмаа хурд нь удаашраад ойртод ирэхээр хурдсаж өнгөрдөг. Одоо ингэдэг гэсэн үг байхгүй. Одоо жишээ нь энд нэг бит ингээд нэг юм маста битийг тойрж авахад холдоод удаашрлаа ойртохоор хурдлаа удаашраал ойртохоор хурдлаа ингэдэг байхгүй юу. Ийм зарчмаар хөдөлдөг. Тэгэхээр нөгөө нэг сая жишээ нь Артемис чинь дэлхийгээ ингэж нэг 100 тойроод дахиж ирэхдээ дахиж хурдтал авч байгаа байхгүй юу. Тэр нөгөө дэлхий дээр ингээд хурцаад ирэх үед нь жоохон хурдыг нэмждэг гэсэн үг ингээд. Тэгэхээр нэмчихэр чинь тэр хурдаараа улам цаашаа ингээд их хурд аваад нөгөө анхны тойрж исэн нөгөө нэг хурдаас би нэг чулуу шидэх жишээ авсан шүү дээ. Ойртоод ирэхэд нь хурдыг нэмчихэр нөгөө чулуу гэж өшөө хил эргүүлчих байгаа байхгүй. Одоо нэг юм эргүүлдэг шүү дээ. Дүүгүр эргүүлдэг шүү дээ. Энэ дээр нэхээр ингээл нэмэх юм бол улам хурцаад байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан гэж ойлгож болох байхгүй. Яг тэгэж дэлхий рүү ойртоод ирэхэд нь хурцсгаал. Тэгээд тэр чинь ингээд сар дэлхийн орчнол харьцангуй ингээл тогтмол эргэж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо сарн дээр очиж байгаа саяны миш нэг жишээлх юм бол хизээ хөөргөх үг гэдэг чинь тэрнтэй холбоотой гэсэн үг байна шүү жишээ нь. Ингээд дэлхийгээ нэг тойрчоод нэг хурдтал аваад дахиад цаашаа яваад явсаар байгаа тэр хоол хурдаараа сарн дээр очиод эргээд буцаад ирэх. Яг тэр сарыг тэр үед тойрох нэгсэнтэй онох хэрэгтэй байна шүү дээ. Ингээд нэг сар ингээл явж байхад бид нар доороос нь бөмбөг шидээд тэр цагирган дундуур гаргаад буцаад барьж авч байгаа чинь адилхан тааруулна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр чинь зам гэхээс илүү цаг хугацааг нь тааруулах тухай асуудал илүү яригдана гэсэн. Тооцоолол явах нь. Дан тооцоолол гэсэн үг. Тэгээ ерөөсөө тэр үл орбитын механикийн траекторийн тооцоолол гэдэг юм маш нэрийн хийгддэг. Одоо жишээ нь сарн дээр буух даалгаврууд шүү дээ. Тэр бол бүр нарийн хийгдэнэ гэсэн. Эндээс дэлхийг ороож жоод нисээд очлоо сарыг очиж ороож жоод ойртож жоод буулаа. Дахиад буцаж ирнэ гэвэл бүр хэцүү. Дахиад тэр харнаасаа нэг тойрог аваад эргэж жоод буцаад дэлхий рүү ирээд ингээд буцаад дэлхий дээр буuna. Тэгэх юм бол энэ эргэлтүүдийг чинь хийхэд бол тооцоол маш нарийн байх хэрэгтэй. Тэгэд гариг ертөнцийн дээр бол аль алин дээр нь адилхан солир дээр очиод энэ тооцоо хийх, сарн дээр очих, дэлхийгээ тойрох энэ төр дээр бол яг нэг суур тооцооны аргачлалууд бол байна гэсэн үг. За их сонирхолтой юм аа. Сансарт гараад эрсдлүүд нь юу байдаг вэ? Олон эрсдлүүдтэй л байх та. Сансар бол тэр чигээрээ эрсдэл. Энэ эрсдлийг бууруулах гэж л одоо олон жил яг энэ уламжлалт сансрын технологи бол ажилласан. Тийм ч учраас бол асар их үнэн өртөгтэй байдаг. Шин сансар гэдэг байгаа нь бол тэр эрсдлийг нь хүлээн зөвшөөрдөг эрсдэл байдаг. Хиймэл дагавал бид нэр төхөөрөмж өргөж байгаа учраас бол эрсдэг хамаахгүй. Гэхдээ бид нэр хямдхан зардлаар богино хугацаанд хийгээд үр ашигын үзье гэдэг тийм бооцоо тавьж байгаа юм шиг ойлголт байхгүй юу? Гэтэл хүнтэй холбоотой мишн дээр бол тийм ойлголт байхгүй. Үргэлж бүх юмыг маш сайн шалгаж явах хэрэгтэй. Маш найдвартай байх хэрэгтэй. Тэр хүн эрсдэхэд зөвхөн тэр хүний амь нас эрсдэхээс гадна тухайн салбар чиглэл тэр улс орны төсөл хөтөлбөр гээд шинжлэх ухааны уршаа явж байгаа бүх юм дагаад эрсдэн зогсно удаашрна. Тэгэхээр бол асар өндөр хариуцлага байхгүй. Тийм учраас одоо энэ нэг юм хийж хөөргөж үзчихэл анх зарласан хугацаагаа хойшлуулаад дахиж нэг турш үзэл дахиад тэрийг хойшлуулаад л шүү дээ. Одоо жишээлх юм бол Elon Musk-ийн Марс руу явах төлөвлөгөө зөөд нэг 5-7 жилээр хойшлоо гэж зарлагдаж байгаа жишээ нь тийм. Энд чинь зүгээр ингээд цаанаа бол нөгөө аюулгүй байдал эрсдлээ бууруулах л юм л дандаа яваад байгаа гэсэн. Тэгэхээр бол хүнтэй мишн эрсдэл багтаа байх хэвээр
Жишээлбэл бол бид нар нөгөө каргон дотор мазаалаа хийж явахад мазаалагийн шалгалтын дотор хамгийн том шалгалтуудын нэг нь тэр хиймэл дагуулын гадна талд ямар нэгэн байдлаар хүний гар зүсч болохгүй зүсчхүүс тийм ирмэгтэй юм байж болохгүй гэдэг. Тэгэл ийм хийтэй шаараар ингээд хиймэл дагуулын дээгүүр ингэж хөдөлгөж үзэж ингэж шалгаж байгаа байхгүй ингээд. Жижигхэн үзүүртэй эсгчгэр юм байх юм бол пас гэж шаар хагарна шүү дээ. Тэгэхээр тэр жишээ нь ингээл зүгээр энгийн жижиг жишээ нөх нь шүү дээ. Тийм байдлаар ингээд ерөнхийдөө бол бүх юм цаасан дээр бичигдээд нэг ингээд шалгах хэвээр тех хэвээр гэдэг ингээд чеклисттэй ингээд явдаг. Процедурууд бол маш нарийн. Тэгээ шалгах процесс нь ч гэсэн маш нарийн. Тэгээ тэр эрсдүүдийг чинь тэгж олон шаттай амжилга бичиг цаасны ажилд авч ийж ард нь гардаг гэсэн үг. Гэлээч гэсэндээ цаана дахиад эрсдэл байна гэсэн үг. Тэр чинь асар олон тооны компонент юмнаас тогтсон комплекс систем дотор дутуу шалгагдаад үлдчих нэг хэсэг байх магадaltaй байхгүй юу? Жишээлх юм бол одоо юу гэдэг шаттл хөлгийн одоо сүрлэгэл болсон те тэр жишээлх юм бол тэр нэг жирэг эрзэний чанарын асуудалтай холбоотой байжсэн байх жишээ нэ те. Тэгэхээр яг тэнд хаана юу гарахыг бол хэлэхэд хэцүү. Тэр эрсдэл үргэлж байж байна. Гэтэ тэр эрсдлийг бол аль болох бууруулахын тулд үргэлж чийдэг гэсэн үг. Тэрийг бууруулахын тулд бол процедурыг маш сайн дагах хэрэгтэй. Чек лист одоо тэр юмыг л маш сайн хангаж явах хэрэгтэй. Бүх бичиг цаасны ажлуудыг бол ягшлах хэрэгтэй. Ер нь энэ сансрын технологи хиймэл дагуулын технологи чи ихэнх ажил цаасан дээр явдаг шүү дээ. Хүмүүс нөгөө нэг яг техникийн асуудлыг ихвчлэн бодоод байдаг. Яг жинхэнэ одоо яг тэр хиймэл дагуул сансрын инженерчлэлийн тэр яг цаад офс дотор лаб дотор бол ингээд битүү цаас шүү дээ. Тестийн репорт мэдээлэл, тестийн репорт мэдээлэл, судалгаа хийлээ тэрний үр дүнгийн мэдээлэл гээд цаасан дээр дандаа буулгаж, цаасаар дандаа шалгаруулж, цаасаар дандаа шийдвэрээ гаргаж явна. Тэрнээс биш тэр ийм дагуулыг очиод хараад ингээд өө заа гэдэг юм байхгүй. Сэгсэрж үзээд тэрнээс гарч иж байгаа мэдээлэл чинь тоо гараад ирнэ. Тоог нь бүгдийг бодож гаргаад график байгуулад анализ хийгээд энэ дээр ингээд цаасаар дүгнэлт хийгээд тэрийг шалгуулж байгаа бүх тэр шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн өмнө очиж цаасаа л хамгаална. Цаасаар бүх ажил явна. Тийм дээ тэгээ ямар хэсгэж үзүүлээд тийш өөрчлөлөө заа болцсон юм байна гэхэлтэй. Яг үнэн тий. Тэгээ сансрын станц гэж байгаа шүү дээ тий. Тэн дээр урт хугацаанд хүмүүс амьдраад байгаа. Тий. Амьдрал тэгэл эрхэн ирээл буцаал ингээл явж идэг. Тэнд ингээд удаан хугацаагаар байж хахад эрсдэлтэй л ах та одоо хүний бие физиологт нойргуудал, стресс төр чинь байнгын нэг юм вакуумжуулсан юм дотор л амьдраад байгаа шүү дээ тий. Хүний бие физиологт яаж нөлөөлдөг бол ер нь тэр талын судалгаанууд ч бас их чухал шүү дээ. Одоо яг бууж ирж байгаа сансрын эсгчдийг харахаар бол яг бууж ирж байгаа агшинд бол хөгшөрсөн юм шиг харагдаад байдаг бас. Хөгшөрсөн юм шиг харагддаг. Мэдээж хэрэг тэр чинь нөгөө дэлхий дээр байдаг шиг тийм организмын одоо бодисын солилцоо явагдахгүй шүү дээ. Бас ямар нэгэн байдлаар хүчээр тийм бодисын солилцоо явуулж байгаа. Яг бие сайтай, бэлтгэл сайтай хүмүүс байдаг тулдаал ер нь тэрийг давдаг байх. Тэнд чинь зүг чигч байхгүй, зогсож гисэн юм байхгүй, хөвтөж гисэн юм байхгүй зүгээр ингээл яг оршиж штэ тий. Тийм байна. Тийм за одоо амарч игээд хөвтий гэвэл хаашаа гажарах яах чинь тийм юм байхгүй бах жишээ нэ. Тэгэл яг харьцаж байгаа цөөхөн идэн үнтэйгээ үргэлжийн мөнгө туршилт хийгээл тэгэл хаашаа чарсан яг тэр нэг хэдэн одоо тоног төхөөрөмжийн дундаа л яг байж штэ. Тэгээд сэтгэл зүйн хувьд бол нэлээд хэцүү. Би тэр нэг сансрын эсгч чинь сая өнгөрсөн жил хахад нэг нислэг нь хоошлогдоод нэлээд удаж байгаад нэг бууж ирсэн штэ. Тэр хүмүүсийн тухай уншихад бол тэнд бас сэтгэл зүйн хувьд нэлээд асуудалтай болсон гэж байсан. Сэтгэл зүйн хувьд бас асуудал бас байгаад байгаа. Тэгээд нэг тэнд болж байгаа бас бүх нарийн ширээ юмыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тэнд чинь бас яг ингээд нэг сансрын хөлөг байгаа юм шиг хэрнээ дотроо улс орон болон өөрийн гэсэн капсултай учраас тухайн капсул дотроо тэр улсын хууль нь хэрэгждэг. Нэг тухайн эзэмшигчийн хууль нь хэрэгждэг. Тэгээд тэр дотор байгаа одоо тэгээд нөгөө сансрын эсгч улсын эсгчд бас дур зоргоороо наачаа цаашаа гэдэг юм бол бас байхгүй. Мэдээж хэрэг бол тэнд бол одоо хүндрэлтнөөс салгацсан хэсэг хүмүүс тэнд яг зөвхөн бие биедээ найдахаас өөр аргагүй ч гэсэн тэгэл эцэст нь бас юм нь бол харагдчихлаа гэдэг тийм. Тэгэхээр бол тэнд яг ингээд бодит байдал төсөөлөд үзэхэд бол тэнд байж үзег болохоор бол бас яг мэдэхгүй. Гэтэ зүгээр ингээд бодоод үзэхэд л нэг наазахын тийм мэдрэмжүүд бас төрж байгаа тийм. Тэр том сансрын одоо станцыг тэнд ингээд нөгөө байлгаад идэг нэг юу чинь бол эрчим хүчил юм уу? Биш нөгөө шатхуу юм уу? Тий, түлш. Түлш юм уу? Түлш. Одоо тэр чинь
яг хуу өөрөө бол цахилгаан эрчим хүчээ нарны дэлгэцүүдээр гаргаад авчиж байгаа. Тэр чи одоо хөл бөмбөгийн талбайтай тэнцвүүс том гэж үзэж байгаа шүү дээ. Хөл бөмбөгийн талбай чи хичнээн том бол тийм том одоо байгууламж байна. Гэхдээ доторх яг хүн амьдардаг хэсэг нь бол ийм нарийнхан холоотой капсул шиг юмнууд ингээд байж байгаа гэсэн үг. Тэгээд 400 орчим километрээс ингээд айж ухах нөгөө удаашрал доошлоход нь орбит засаа дээшээгээ хөөрдөг гэсэн үг. Тэгэхээр тэр нөгөө нэг капсулууд чинь хүртэл очихдоо ингээд тодорхой энерги бас өгж л байгаа. Тэгэхээр энэ дэлхийгээс хичнээн зайтай 400 км. 400 км. Зөв. Тэгээ тэнд ингээл хэдэн жилээр нь ингээл байлгаад байх. 98 он гэж байгаа. 98 оноос хойш. Гэвч одоо юу юм бэ? Туфт ингээд каргол яваад байна гэсэн үг шүү дээ. 30 жил болох гэж байна. Тэгэл каргон дотор чинь тэрийг өргөдөх, засах, сэлбэх бүх хэрэгсэл одоо материалууд чинь зөөгдөд байна гэсэн үг шүү дээ. Тэгэл хуваартай. Ингээл улс болгон хуваараар ингээл нисэж идэг. Бас Оросууд ч нисэн, Америкчууд ч нисэн, Япончууд ч нисэн, Европчууд ч нисэн ингээл ээлжээр ингээд нисээд очоод. Зөв. За одоо манай Монголын сансар судал маань хичнээн хүнтэй одоо яг ажиллаж байна. Тэгээд яг аль чиглэл рүүгээ ингээд дагнаад ажиллаж байгаа юм бэ? За манай Монгол бол яг 1981 онд хүнээ сансарт нисгэсэн. За тэгээд саяхан бол одоо 45 жилийн боллоо. За 3 сарын 22-нд. Тэг яг Монгол хүн анх сансарт нисэх үед бол биднэрт одоо зайнаас тандан судлал буюу тэр зураг хиймэл дагуулын зураг зүйг боловсруулж одоо нийгмийн эдийн засагт ашиглах талын салбар бол Монголд нэлээд сайн хөгжсөн байдаг. За мөн одоо телевизийн нэвтрүүлгийн өргөн нэвтрүүлгийг хүлээж авах тэр сансрын холбоог ашиглах. За мөн одоо сансрын одоо тэр 36 мянган км-ийн цаана байгаа геотектоник орбит гэж ярьдаг тэнд байгаа тэр онцгой зэг дээр хиймэл дагуулуудыг ашиглалт гэдэг ийм чиглэлүүд бол манай амьдралд бол нэлээд өргөн нэвтэрчсэн өдөр тутмын хэрэглээ болчихсон байдаг. Яг хиймэл дагуулын чиглэл бол яг өөрсдөө хийж бүтээх гэдэг талаас одоо мазаалын хиймэл дагуул дээрээс л эхэлж байна. За яг өмнө бол 2012 онд Монгол улс үндэсний хиймэл дагуул төслгээд эхлүүлсэн санаачлага бол байдаг. Гэхдээ тэр нь бол одоо ч гэсэн бас үргэлжилж байна. Ягаад гэвэл асар том төсөл учраас бол бас манай улсын эдийн засгийн нөхцөл байдал болон боловсон хүчний нөөц болцоо гэдэг олон юмнаас шалтгаалж энэ төслийн амжилттай хэрэгжих хэсэг асуудал бол бас яригдж таарна. За яг дотоодын одоо боломж олцооны хувьд ярих юм бол түрүүний ярьдаг шин сансрын салбарын жижиг хиймэл дагуул тулгуурласан үйл ажиллагаа бол тасралтгүй явж байгаа. За энэ дотор бол одоо мацаалын хиймэл дагуул, тэмүүлэл хиймэл дагуул, за шинжлэх ухааны академийн одоо орон геофизик хүрээлэнгийн сансар судлалын төв гэдэг гүр аргаш авааны удирдах ажилладаг тэрний дэргэдэх Астропарк гэдэг танин мэдхийн үйл ажиллагаа явуулдаг салбар. За тэгээд Ondo Space гэдэг компани жишээ нь хиймэл дагуулыг яг Монголдо хийж бүтээгээд 12 ширхэг хиймэл дагуулыг сансарт гаргачлаа гэх юм уу те сүүлийн 3 жилийн дотор. За гэтэл одоо яг хөө ингэж яваад байна. За энэ нь гэхдээ хангалттай биш байна. Эдгээр бол дандаа хөвчлэн одоо хэсэг бүлэг хүмүүсийн сайн дурын гэх юм уу одоо сэтгэл зүтгэл дээр л илүү голлон тогтож яваад байна. Гэтэл чинь бол одоо улс энэ гадаад талбарт сансрын нөхцөл байдал сансрын өрсөлдөөн ийм төвшөнд явж байхад бол бид нар өөрсдөө гэсэн бодлоготойгоор яг өөрсдөө энэ технологиг эзэмших чиглэлд одоо алхам хийх ёстой гэж ингэж одоо мэрэгжилтний хувьд бодож байгаа. Хүний нөөцийн хувьд бол яг анх эхэлжсэн бодвол өсөж гэн хөгжиж гэн. Гэхдээ бас болоогүй байна. Тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд сургаад бэлтлэхэд бол бас тодорхой хэмжээний судалгаа шинжилгээний юм уу ажлын байраар хангаж ажиллахад бол хангалттай биш байна. Гэхдээ өнөөдөр шинжлэх ухааны академи бол энэ дээр тодорхой үр хөрөөлийг гүйцэтгээд явж байна. За тэгээд одоо энэ гадна талд чинь одоо яг сансар бол бодиттой одоо геополитикийн ч гэдэг юм өрсөлдөөний талбар болоод хувирчаад байна л да. Артемис хөтөлбөр чинь өөрөө зөвхөн Артемис гэж сансрын нэг хиймэл дагуул хөөргөд сансрын хөлөг явуулаад байгаа юм биш. Энэ чинь цаана дэлхийн одоо нэг 50 гар улс байна уу одоогор яг тоон бол өсөд байгаа. Одоо бараг 60 төгж байгаа хаа. Улсууд ингээд гар үсэг зураад ингээд энэ холбоонд нэгдсэн тийм alliance бүлэг байхгүй юу. Тэгээ энэ хөтөлбөр өөрөө сарлуу дахиж очно гэдэг ингээд явж байгаа хөтөлбөр хэрэгжиж байна. Нөгөө талд Орос хятадын хамтрал за манай хоёр хөршийн бас сарны амбицтай төлөвлөгөөтэй
төслүүд хэрэгжиж байна. Бас энэ талтаа бол одоо бас нэг тодорхой олон улсуудыг нэгтгэхэд ингээд явж байна. Тэгэхээр бол сарлуу энэ хоёр улсын өрсөлдөөн тэргүүлсэн өрсөлдөөн нэгэнд одоо гараанасаа гарцсан. Энэ өрсөлдөөн бол хуучных шиг зөвхөн сүр хүчийг гайхуулах өрсөлдөөн биш болоод жинхнээсээ яг сарны нөөцийг ашиглах тухай асуудал болоод хувирчихсан. За сарн дээр одоо жишээлбэл ус байна. Сарны усыг ашиглаад тэндээс түлштэй одоо цаашаа ангарах хүрэх станцын суур бааз болох уугүй юу гэдэг асуудал яригдж байна. За эсвэл гели 3 гэдэг одоо элементийн нөөц тэнд одоо ахиу ариун байх юм бол тэрийг бид нар энэ дэлхий дээр хэрчим хүчний асуудлыг энэ цөмийн нэгд хуруулыг ашиглаад явуулах боломжтой. Тэр асуудлын гол нөөц байх юм биш үү гэдэг нэг асуудал яригдж байна. За үнэхээр одоо сарны өмнөд туйл дээр үл яг стратегийн өндөрлөг цэгийн үүрэг гүйцэтгэхгүйс тийм одоо ач холбогдолтой бүс нутаг болох уугүй юу гэдэг асуудал ингээд яригдж байна. Тэгээ энэ ерөөсөө ингээд хэдхэн жилийн дараа ингээд бодиттой зүгээр одоо бид нэр Австрал тэр Америк твийг нээжсэн шиг сар гэдэг төв болчихж байгаа байхгүй юу? Тэг хин тэнд тугаа хатах гад хин тэнд илүү эзэмшилтэй байх тухай бодит өрсөлдөөн гэсэн үг байхгүй юу? Одоо бол. За ингээд дэлхийд тийшээ яваад байна. Бид нар энд одоо тийшээ ингээд хараад суугаад ах уу гэдэг асуудал яригдана. Тэг одоо технологи за шинжлэх ухааны яг салбарын хүнийхээ хувьд ярих юм бол технологийн энэ хуваагдал гэж ярьж байгаа. Геополитикийн хуваагдал биш шүү. Яг энэ технологи эзэмшсэн эзэмшээгүй талын хуваагдал. Энэ бол дэлхийн улс орнуудад бол асар том ялгаа гаргах гэдэг. Бид нар бол түүхийн эддээ найдсан улс яг одоо ингээд энэ чигээрээ байгаад байгаа юм бол бид нар тэр нөгөө талд нь гарах гэдэг байгаа байхгүй юу? Үлдэх талд нь гарах гэдэг. Тэгэхээр одоо яг энэ нэг цонх үе одоо ингээд нэг манад бол асуудал тайван байна. Манад бол бас нэг боломж олцоо байгаа. Энэ үе дээрээ бид нар энэ салбараа яг зөв бодлогоор зөв системтэйгээр хөгжүүлэх хэрэгтэй. Бид нар яг ийм зөв систем угсарч ижил аливаа салбарыг хөгжүүлэх хэрэгтэй болохоос биш өөрөөр бол энэ ингээд хин нэгэн хүн ингээд гоц гойд байгаад ч нэмэр байхгүй, гавья байгуулад ч нэмэр байхгүй. Тэгэд нэг хин нэгэн хүнээс хамаарч хөгждөг салбар гэж бол ер нь дэлхий дээр байхаа болцсон шүү дээ. Одоо Эрдэнэтэд байсан ч гэсэн хин нэгэн хүн нээлт хийж чадхаа болцсон. Тэрний цаана хөрөнгө санхүү, лаборатори, тоногдох хөрөмж бүх бүтэн институт ажиллаж иж тийм төвшөнд шат ахиулдаг болчихсон байхгүй юу? Тэгэхээр бид нэр шинжлэх ухаан боловсрал за ялангуяа шинжлэх ухааныг хөгжүүлээ, шинжлэх ухааны технологийн үр шимийг хүртээ гэх юм бол энийг юм системтэйгээр дэмжиж манай улсад энэ өөрөө үр ашиг нь бий болно. Тэгэхээр одоо яг тэр яриад байгаа асуудалд орохгүй тулд бид нэр сансрын салбарыг түүчээ болгоод хөгжүүлэх хэрэгтэй. Яг гэвэл сансрын салбар өөрөө энэ бүх шинжлэх ухааны нэгдэл огтлцол дээр байж байгаа энэ түүчээ технологи байхгүй юу. Тэгээ энэ технологиг бид нэр хөгжүүлж чадвал бусад салбар шинжлэх ухаанд бол бас нөлөө үзүүлэх боломжтой. Америк болон Хятадын одоо аль салбарт нь бол яг ийм байдлаар үл явж байгаа. Одоо Америкийн өмнөх одоо Apollo хөтөлбөрийн тэр хөрөнгө оруулалтууд бол одоо эргээд маш өндөр үр өгөөж өгч гэнэ гэж үзэж байгаа шүү дээ. Одоо GPS наазахын жишээ нь шүү дээ. Энд чинь тухайн үед компьютер байна бас. Одоо бидний хэрэглэж байгаа компьютер чинь анх сансрын технологитой холбоотой горол гарч ирсэн. За одоо тийм том юмнуудыг яриахаа болио гэтэл хамгийн наазах нь бол бид нар одоо жишээ нь ингээд өдөр тутамдаа хэрэглэж байгаа одоо мал ахуйгаа дагуулж байгаа GPS систем биш үү? Одоо малчид бол бид нар одоо малчид бол ингээд GPS-ийг бол монголчууд бол тасралтгүй хэрэглэдэг болчихлоо шүү дээ. Адууга хаана байгааг ингээд уцнаас хардаг болчиход байна тий. Тэгэхээр энэ цаашаа улмал амьдралд нэвтэрнэ. Тэгээ өөрсдийнхөө технологиор энийг бол хангах бүрэн боломжтой байхгүй. Тэгээ тэр чиглэл рүү ингээд алхаад явах хэрэгтэй гэсэн санаа байна. Тий. За ингээд хоёулаа ер нь өндөрлөдөө ярилцлага бидний цаг нэлээд явсан байна. За тэгэд анх л одоо нөгөө энэ талаар ер нь сансрын талаар мэддэгдгүн багтай хүмүүс чинь нэг анх нохоо ниссэн гэлээ гэж ирээл ярьдаг шүү дээ. Тэгтэл би анх ялгаа нисчихсэн гэдгийг бол сайхан бас мэдж авлаа. Тий. Хамгийн анх чи сансарлуу ялаа юм байл шүү дээ. Тий. Ялаа ниссэн. Ялааны араас тэгэл нохоо бич гэл ингээл нисчихсэн. Тэгэл хүн нисэл ингээл арараасаа нисчихсэн гих мэтчлэн ингээл бидэрт ер нь мэдэх юм асар их байдаг юм байна. Энэ сансар гэдэг энэ агуу том ойлголтыг хоёлаа хэдхэн нэг цаг гарны хугацаанд л багтслаад одоо нэг жохон таймтай ингээ ярьсан. Гэхдээ таны ярьцлага маш гоё сонирхолтой. Ингийн бидэнд бас нэг ойлгохтоор байлаа. Танд маш их баярлалаа. Амжилт хүсье. Магад би танаас асууж амжаагүй эсвэл та энэ талаар уг нь ярьчээ гэж бодож ирсэн. Тэгээд энэ үлдчихлээ гэдэг зүйл байвал төгсгөлтөнд та ярьж болно. Тэгээ хоёлаа яриагаа өндөрлөе.
тий, сансрын салбар, сансрын технологи энэ ерөөсөө хол биш ээ. Энэ бас ингээд нэг тийм өөр тийм ногоон арьстай хүмүүсийн хийдэг ч юм бас биш. Одоо юу гэдэг ингээд жирийн хүмүүс ойлгохдоор гэж хэлэхэр чинь шууд л хэлмээр санагдлаа л да. Энд чинь бүх хүний юм байхгүй да. Яг ингээд хэрэгэлдэг, хийдэг хүмүүс нь жирийн хүмүүс. Тэгээ монголчууд ч гэсэн энийг хийж чадна. Монголчууд угаасаа энэ тал дээр бол авьяастай хэний ч дор орохгүй. Энийгээ ч олон газар бас батлаад нотлоод харуулчихсан байгаа. Ойлгомжтой шүү дээ. Бид нар чинь хоёр гартай, хоёр хөлтэй, ухаан санаатай ийм хүмүүс зүгээр эв зүгээ олоод эвтэйхэн шиг зүг бодлого гаргаад явах юм бол энэ асуудлыг бол одоо энэ салбар дээр бид нар амжилт гаргах бүрэн боломжтой. Шийдвэр гаргагчд болон одоо томчуудад хандаж хэлэхэд хүүхдүүдэд хандаж хэлэх юм бол энэ чиглэлээр суралцаад энэ чиглэлээр мэрэгжил эзэмших юм бол дэлхийн иргэн болно л гэж ойлгох хэрэгтэй. Гэтэ энэ бол дөнгөж хажууд чинь байгаа. Яг урд чинь байгаа ном дээр чинь л физик чинь ном дээр, шинжлэх ухааны чинь ном дээр л байгаа асуудал. Хамгийн гол асуудал бол өөрөө чи шийдвэр гаргаад, ишээ сураад, суралцаад амжилт гаргаад явъя гэж бодох юм бол Монголын төлөө, эх орныхоо төлөө, тэгээд цаашлах юм бол дэлхийн төлөө хувь нэмрээ оруулдаг иргэн болох юм байна л гэж ингэж сах. Тий. За баярлалаа тань. За баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө подкастын энд хүрээд өндөрлөе. Зочин маань Монгол Улсын их сургуулийн физикийн тэнхимийн дэд профессор, шинжлэх ухааны академийн одоо орон геофизикийн хүрээлэнгийн сансар судлалын төвийн лаборатори эрхлэгч доктор Эрдэнэбаатар байлаа. За бидэнтэй хамтдаа байсан бүх үзэгчдтэй, сонсогчдод баярлалаа. Дараагийн шинэхэн дугаараар эргээд уулзъя. Түр баяртай.
Артемис хөлгийг хараад байхад ерөөсөө л жижигхэн тий. жижигхэн хөөрхөн юм бэлээ шүү дээ. Одоо юу гэж хэлдгийм дээ нэг мэрэгжлийн хэлээр нь. Тэгээ капсул. Тэгээ буцаж ирж байгаа, бууж ирж байгаа капсул гэж хэлж байгаа. Тэгээ энэ чинь тэр одоо яг анх хурж байгаа цойлуурын бүтцийг харах юм бол бүр тэр орой дээр нь байгаа жижиг хэсэг шүү дээ ерөөсөө. Тэгээд тийм том цойлуур бол тэр чигээрээ зөвхөн тэр нэг жижиг хэсгийг тэнд хүргэж авчираад буцаж буулгахтал зориулж байгаа энерги түлш бүх юм тэнд багтна гэсэн үг. Тэгээд ихэнх нь бол түлшиндээ зарцуулагдана. Цойлуур бол ийм өндөр одоо нэг 10 гэсэн нэг жи урттай байлаа гэхэд тэрний бараг 0.5 нэгжтэн л одоо гол ашигтай ачаа буюу одоо сансрын хөлөг маань байна гэсэн үг. Тэр нь хүн суудаг байж болно, эсвэл зүгээр хиймэл дагуул байж болно. Тэгээд ихэнх хэсэг нь бол түлш болон бусад хөөрөх хэсэгтэй л зарцуулагдаж байгаа гэсэн үг. Тийм байна. Яг агаар мандлаас дээшээ гараад одоо энэ ч бас нэг өндөр байна шүү дээ. Яг сансар нь хизээ эхлээд байгаа юм бэ гэдэг. Харин тий. Яг одоо олон улсын хууль дүрм энтер гэдэг юм ярих юм бол энээс дээшээ яг сансар гэж хэлнэ гэсэн тийм хатуу тодорхойлолт бол байхгүй. Гэхдээ бол ингээд одоо хуулийнхан юу гэж хэлдэг яг ерөнхийдөө нэг тийм заншсан юм байна гэж үзэж болно. Тэр нь бол нэг 100 км гэж байгаа. За. Тий. Одоо энэ нэг 100 км-ийн шугамаас дээшээр нь ерөнхийдөө сансар гэдээ үзчихье. Тэрнээс доошоо бол агаар мандал гэж явъя гэдэг нэг тийм зүгээр заншсан ойлголт байна гэж ойлгож байна. Яг үнэндээ бол сансар гэдэг нь бол яг туйлын ойлголт нь бол тэнд ингээд агаар мандал байхгүй байх хэвээр оргүй хоосон байх хэвээр гэж үзэн шүү дээ. Гэтэл чин дэлхийн гадарга дээр байгаа энэ агаар мандлын хийн молекулууд чинь бол 400-500 км тодорхой хэмжээнд байж л байдаг ингээд дээшээгээ. Манай Монголын одоо мазалай ниссэн шүү дээ тий. Мазалайг хаанаас яаж нисэх вэ? Яг нисгсэн тохойно. Тий, яг нисгсэн тохойн яа. Хаанаас нисэх вэ? Мэдээж Японд хийсэн. Гэхдээ Японд хийхдээ хийгээд яг SpaceX-ийн божгаар өргөсөн. Яг SpaceX-ийн цойлорч 2017 оны 6 сарын 4-нд каргон дотор хийж явуулсан. Сансрын станц руу. За. Тэгээ каргон дотор хийснийг нь Японд хийсэн шүү дээ. Тэгээ Японы сансрын нисгч нь каргоноос нь гаргаад тэд нартэй нөгөө сансар руу гаргадаг робот гар байдаг. Тэрэн дотроо байрлуулад ингээд гадагш нь чиглүүлээд тэгээд яг 2017 оны 7 сарын 7-нд задгай сансар руу ингээд шидэд гаргаад ингээд ажиллаад тэгээд 7 сарынхаа 9-нд нь бид нэр анхны сигналаа хүлээж авч байсан. Шинжлэх ухааны зорилттой хэмэл дагуу шүү дээ. Одоо тэгээд нөгөө төслийн зорилго нь бол хүний нөөц бэлтгэх зорилготой ийм төсөл байсан. Тэгээд 2 жил орчим арай хүрээгүй ажиллаад 19 оны 5 сард задгай сансраасаа ингээд дэлхийн агаар мандалд ороод унаад ингээд дууссан юм байж байгаа.
сансрын хөөргөгч пуужингийн талаар ярилцаад хэлвэл зүгээр үү? Болно тий. За сансрын одоо пуужин гэдэг бид нар бол одоо яг энэ сансрын салбарын нэр томьёо бас яг монгол хэл дээр шинээр одоо нутагшиж байгаа. Тэгээ бид нар сүүлийн үед ер нь хүрээллийнхэн бол юу гэж ярьж байгаа нэхээр цойлуур гэдэг үгийг ашиглаж байгаа. За. Яг хоо пуужин гэдэг бол яг тогтсон үг хэллэг боловч одоо бас нэг яг гарал угсааны хувьд бол бид нар бас яг пуужин гэдэг хятад гарал угсаатай үгийг ашиглая гэхээр тэр бол яг тийм олон улсын тогтсон нэршил биш, яг ингээд Монголд л одоо яг шууд авч ашиглаад байгаа. Тэгээ тэрийг илүү одоо өөрсдийнхөө үгээр хэрэглэе гэдэг тэр цойлуур гэж нэрлэж байгаа. Тэгээ цойлуур гэдэг үг бол одоо дэлхийгээс цойлж гарч байгаа л гэсэн санаа шүү дээ. Дэлхийд ундгуун болвол замдаа одоо ингээд устдад алга болчдөг юм бол сансрын хог хаягдал гэж юу гэдэг хэлээд байгаа юм бол. За яг зөв. Тийм. Сансрын хог хаягдал гэдэг байгаа энэ хуучин хиймэл дагуулууд болон элдв хуучны одоо эвдэрхий тасархай юмнууд чинь ингээд дэлхийгээс ингээд байнгын дурангаар хараад 10-аас дээш сантиметртэй болвол тэр хилтерхийнүүдийг бүгдийг ингээд тоолоод байж байгаа байхгүй юу? Хөдөлгөөний хянжээдэг гэсэн бас. За. Гэтэл чи энийг хянжих тэр явцад ингээд тоог нь асар ихээр нэмсэн тийм тохиолдол болсон хүмүүс өөрсдөө хийсэн байна шүү дээ. Гэтэл тэр хилтерхий өөрөө маш аюултай байхгүй юу? Тэр нөгөө бууны сумыг бүр хэд дахин 10 20 30 40 хэдж дахин байдیں۔ Хурдан тэр хилтерхий чинь зүгээр нэг юм одоо юм пластик жижигэн хилтерхий байлаа гэхтэл ямар нэгэн одоо сансрын хүлэг юм уу эсвэл хиймэл дагуулыг очиод шууд нэвт цохоод гаргах тийм эрсдэлтэй байхгүй юу? Маш өндөр одоо гэмтлийг учруулдаг гэсэн. Жишээ нь шаатал хөтөлбөрийн цонгонд тийм будагны хилтерхий зоогдоод орсон тийм юу байдэн шүү дээ, одоо зураг байдэн шүү дээ. Будагны хилтерхий гэдэг чинь одоо юм юмыг будсан юмны хууларсан нэг жижигэн хальс шиг юм биш үү? За. Тэр жишээлх юм бол ингээд сансрын хөлгийн ийм зузаан шилийг ингээд цоо цохоод ороод ингээд дунд нь ороод гатцсан байгаа байхгүй юу? Тэгэхээр бол энэ чинь нөгөө бутлаад задлаад ах юм бол улам аюултай болно гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө гол хүмүүсийн айгаад байгаа сансрын хог хаягдлаас айгаад байгаа юм нь тэр нь.